Та тэгээд нэг сонсдог ном буюу нөгөө CD-гээ флаш хэлбэрт оруулаад тий. шинээр хэвлээд гаргаж байгаа юм шүү дээ, тий. Тий. За одоо би дүүд дурсгая. За. Эрхэм сайхан одоо өнөөцөл болсон Монголынхаа түүхийг бүр хойч залуучууд таны нэг гоё үг шүү мэрэгэн дүүнэртэй гэдэг. Ийм хэлбэртэй болгосон юм. За. Өндөр гэгэний тэгэр хийсэн нөгөө пүрэв соён бүдгийг. Яг энэ тэгэр нь ингээд түүхээ хөвчөө нөгөө түүхэд зөөр хүндэтгэл шүү дээ. Тэг л. Түүхэд хүндэтгэлтэй хандахгүй болохгүй. Хямдхан зүйл хийж болохгүй гэд. Тэгээ эндээ нөгөө энэ гарчгууд нь нийтдээ нэг 46 цаг гараг зүйл байгаа. За ингээ эрхэмдүүд. За баярлалаа. За тэг энэ ч одоо ингээд Монголын түүхэн бүтээл олонны гаргаараа. Баярлалаа. За даахтай их баярлалаа. Ер нь бол одоо хүн чинь тэгэл түүхээсээ л сургамж авдаг. Түүгээр хүмүүж идэг, тий. Нөгөө одоо сүүхэ бахархдаг. тий. Одоо бид хэн байсан? Одоо хэн болж яваа юм? Цаашдаа хэн болох юм бэ гэдэг асуудлыг ч одоо Монголын түүхчин л өөрөө бидэнд өөрөө заана гэж би бол хувьдаа ойлгоод идэг ш. Нөгөө Гүнжин Сүхбаатаргаан нөгөө Нэрэн улсын түүх гэдэг номны эхний өмтгөл дээр цагаа өгөөч та. Битсэн байдаг ш. Дүүнерт хэлэхэд би эх оронч үзлийг бол нэг 6 зүйлээс бүрдэж байна гэж ойлгож байна гэж байгаа. Тэрний хамгийн нэгдүгээрт нь болохоор бүтээлч хөдөлмөрч байх бол одоо эх оронч үзлийн хамгийн нэр тэргүүний асуудал юм а гэж. Яагаад гэвэл одоо Монгол хүн болж төрнө гэдэг бол өөрөө нэг талын маш том бахархал. За тэгээд тэр хүн энэ эх орондоо ямар нэгэн зүйлийг тусдаа зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь бол өөрөө маш том эх оронч үзлийг илэрхийлдэг илэрхийлэмж юм а гэж. Хоёрд нь л одоо хамгийн чухал нь их түүхээ мэдэх хэрэгтэй. Мэдхтэй магадлан гэж байгаа юм тийм ээ. Юунд дээр бид нэр алдаж онож явж. Ямар цаг үед бид нэр одоо мандан бадарч, ямар цаг үед одоо урууданд ороодж исэн юм бэ гэдгийг их сайн магадлан тунгааж энэ дэр дүгнэлт хийгээд цаашдынхаа одоо ирээдүйн амьдрал хөгжилд юуг анхаарах вэ гэдгийг чухалчлах нь зүйтэй юм а гэж Сүхбаатаргаан тэр би бичснээс бол тэгж ойлгосон л доо. Тэгэхээр энэ их түүхээ мэднэ гэд асуудал дээр ингээл ярихад бидэнд их олон зүйлийг бол бас сайн мэдэхгүй л доо. Өнөөдөр ингээд тантай цуг уулзаа сууж байгаа нь бол их сайхан байна. Түүхчүнтэй тэгээд жишээ нь ингээл та бүхэн ингээд ард ингээд сууж яхад одоо ингээд цагаан сүлд маань байж байна. Хар сүлд маань байж байна. За энэ одоо алтан ургийн ургийн бичиг, ургийн мод байж байна. За тэгээд дээр нь цагаан шонхор шүтэн болсон шуу маань байж байна. Гэт ингээ бодохоор бид нар энэ түүхээс улбаалж ирсэн энэ үнэт зүйлүүдээ их сайн ойлгох хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд эндээс л бид нар Монгол үндэсний нэг үзэл өөрөө их сайн тогтох ёстой. Үндэсний үзэлтэй байж гэмээ чинь бид цаашдаа их ирээдүйг их сайн харах юм байна гэж би өөртөө ойлгохын зүгээр уран бүтээлчнийхээ хувьд. Жишээ нь одоо ингээл цагаан сүлдийг бол бүгд мэднэ л дээ. Одоо наадмын тэр ингэлэхэд бол одоо ингээл 9 хөлт цагаан туг маань ёслол төгөлдөр орж ирдэг. Гэтэл энэ цагаан сүлднийхээ нарийн түүх хэдий үеэс үүссэн, хэрхэн авч тээж явсан. Гэтэл энэ сүлд маань өөрөө дотроо юу агуулдаг, ямар увдистай, ямар философи сэтгэлгээтэй байдаг гэдэгтээ та нэг үзэгчтэй нэг хэлээч. Тэгээ одоо энэ чи монголчуудын гүн ухааны тэр сэтгэлгээний тэр дээд хэлбэрийн илэрхийлж чинь хар цагаан сүлдээр нь илэрч гарч идэг байхгүй. Яг тэгэхээр эн чинь ертөнцийн хоёр үндсэн өнгө шүү дээ. Тий. Нэг нь хар, нэг нь цагаан. Гэрэл сүудэр гэдэг. Тий, одоо ян нэ тий. Нөгөө бид нар одоо сая миний голд байгаа шүү дээ. Хоёр загас болгоод өлөөлүүлдэг. Дорн дахны гүн ухааны тэр нөгөө бүх юм эм тий. Сайн муу, сайхан муухай, өдөр шөнө, үнэн худал бүх юм чинь энэ донд л оршиж идэг тий. Тэгэхээр чинь энийг бэлэгдээд тэгээд энэ сүлдэндээ залдсан улс бол Монгол. Тэгээд дээр нь өөрсдийнхөө нэг үндсэн аж ахуй болсон адууныхаа дэг сүүлэр
хийсэн. Тэгэхээр ер нь энэ чинь Монголын яг нүүдлийн аж ахуй хаанаас гаралтай юуг эрхмэлдэг гэл одоо бидний нөгөө язгуураа таньж мэдхийн үндэс чинь эндээс эхлэл явчихж байгаа байхгүй юу? Энэ хар сүлд цагаан сүлд хоёрыг ингээд тахиж өнөө хүртэл одоо шүтэж ирсний учир утга гүн бэлэгдэл нь бол яг энд л оршиж байгаа. Бид монголчуудын энэ ертөнцийн тань мэдэх тэр тань мэдсэн тэр ухааных нь илэрэл гэж. Одоо энэ бэлэгдэлийн дээр бол энэ галактик дүрсэлсэн байхгүй энэ залуучууд. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ ертөнц гэж чи юунаас үүсэж үтсэн ертөнцид бид нар хүн төрлөختөн гэдэг чинь яаж ирсэн, яаж хөгжиж ирсэн, юу илэрхийлдэг гэсэн энэ бүх хугтгаанууд л энэ дотор оршиж байгаа байхгүй. Тэгэхэд чинь одоо орчин цагийн гүн ухаантнууд за тэр Платон, Аристотель, Сократаас хойш авч үзэл тэ яри тэ. Тэрнээс хойш аваад үзэхэд л өнөөгийн ертөнцийн гүн ухааныг үндэслсэн тэр Кант, Гегел эдгээр чинь бол бид нараас маш хожуу ертөнцийн үнийг тайлахыг оролдоод байна шүү дээ. За тэрнээс өмнө тэгвэл одоо буддийн сургаалууд гэж байна. За дээр нь одоо мусульман, христийн одоо энэ сургаалууд байж байна. Дандаа л энэ ертөнцийн үүсэл гарал, хүний мөн чанар, оршихуй ухааныг л эрэлхийлсэн сургаалууд байгаа шүү дээ. Гэтэл монголчуудын энэ түүхийг хараад ингээд үзээд бэлэгдлийн ингээд үзээд хахад бүр эртнээс хүмүүгийн үеэс ихт чинь одоо монголчууд наран саранд мөргөдгөө гэх тийм ээ. Өглөө наранд, өдөш саранд мөргөдгөө. За хүмүүгийн хаан бол одоо энэ тэнгэрийн ихчээ. Гэл одоо явцдаг шүү дээ. Тэгэхээр чи бүх юм монголчууд тэнгэртэйг холбогддог. Тэгээ яг энэ бэлэгдлүүд бол бидний одоо үндсэн нөгөө сэтгэлгээ монголчуудын гүн ухааны үндэс нь болж явдаг. Тэгэхээр бид нар бол энэ сэтгэлгээний хувьд бол асар ер нь төгсөрцөн. Ер нь ингээд харахаар яг ингээд та сая Сократ, Платон, Аристотель гэж ярьж штэ. Ер нь бол дэлхий дээр ер нь бол өрөнд орны философи гэж нэг хоёр хуваагдж байгаа шиг байна тийм ээ. Тий. За миний ойлгож байгаагаар бол өрний философи гэдэг чинь ер нь гадна талаа таньж мэдэх гэсэн ирмэлзлэл. Бага байдал таних гэдэг. Тий. Дорны философи гэдэг нь илүү их дотгошоогоо. Тэр мөн чанарын зүй тогтлын тухай одоо судалгааны илүү их тэр тал руугаа ханддсан байна гэж би хараад байгаа шүү дээ. Яг нь одоо чи яг нэг уран бүтээлч хүн болохоор чинь танай тэр сэтгэлгээ их өөр өдөг шүү дээ. Энэ одоо уран бүтээлчид, найруулагч нар, зураач нар, за яруу найраг зохиолч нарын сэтгэлгээ бол за яг хаа адал явдалт тэр өгүүлдэг тэр ойр зургийн нэг сонирхолтой зохиолууд байна шүү дээ. Гэтэл ихэвчлэн дэлхийд нэрээ дурсгаад төгөнд үлдсэн хүмүүс бол дандаа гүн ухааны чиглэлтэй өөр өөрсдийнхөө эрэлхийлсэн энэ бүтээл бүтсэн хүмүүс л төгөнд мөнхөрж үлдээд шүү дээ тий. Урлагийн бүтээлч гэсэн адилхан шүү дээ. Ерөөсөө тийм ээ. Эцэстээ бол ерөөсөө ингээл урлаг руугаа л очиж байгаа шүү дээ. Одоо ингээл Монголын нууц тавчааг энэ гайхамшигтай судар болвол тэгэл тэр чигтэл урлаг шүү дээ. Тий. Ер нь тэгвэл урлагч өөрөө хийсвэр сэтгэхгүй шүү дээ. Нөгөө бясалгал нөгөө тэр бясалгал дундаас юмыг олж бодит байдлыг тогтоож тэр хүмүүст ухааруулж ойлгуулж ийн гэсэн юм яваад байгаа шүү дээ. Ер нь бол ингээл урлаг бол би тэгж ойлгох тийм ерөнхийдөө ингээд нэг хоёр зүй дээр тогтож байна гэж. Нэг нь бол мэдээж одоо таны дөрөв хэлдэг гоо зүг буюу сайхан муухай, сайн муу, гайхамшиг, гутамшиг, инээдэмт эмнэл гэсэн. Нөгөө нэг зүй нь болохоор ёс зүй дээр. Тэр зан суртахуун, ёс суртахуун дээр тулдаг. Тэгээ энэ хоёр чинь өөрөө сая нийлээд бидэнд урлаг гэдэг утгуунаар дамжиж түүх, хүн байхын утга учир, хайрлахын утга учир, ертөнцийг танин мэдэх зүй тогтол тийм ээ. Одоо мөн чанарыг л бидэнд таниулах гэж байгаа л тэрийг арай өөр тийм нэг юм хэлбэрээр сайхан талаас нь сэтгэл хөдлөм нөхцлөөр л хүмүүст хүргэж байгаа аргачлал гэж би одоо тэг яг одоо тийм шүү дээ. Одоо яг орон яруу маягаар хэлэхэд бол чинь амьтнаас ялгарч байгаа хүний ганц мөн чанар нь энэ л байгаа шүү дээ. Өөрийгөө сайхныг мэдэрдэг, муухайг мэддэг байна гэдэг чинь амьтан бол тэр сайхан муухайг мэдгүй шүү дээ. Бүгдийг хоол гэж харна тийм үү? Тэг ин. Нин тэрүүний хэрэгцээг л бодсон шүү дээ. Тэг хүн төрлөختөн гэдэг бол
өөрийнхөө гадна сайхан муухай мэдэж ойлгохдоос гадна дотор сайхан муухайгаа дотоодгоо сайхнаа олохгүй тий. Тэгээ сайхныг дэлгэрүүлэхийн төлхөө явдаг чинь одоо энэ хүн төрөлхтнийг бий болгосон нэг юм зүйл байгаа шүү дээ. Одоо тэгэхээр чинь тэхийн тулд яг хөдөө одоо ингээл дэлхий дээр нэг 200-аад улс үндэстэн мөр зэрэгцэн амьдарч байна тийм ээ, инх таймчнаа. Гэтэл тэр дундаа бид нар чинь бид хий юм бэ гэдгийг хамгийн түрүүнд л мэдэх асуудал гарч байна. Тэхийн тулд л одоо түүхээс л эхлэхгүй бол тэгэл бид хинээгээ мэдэхгүй болчиход байна. Жишээ нь би одоо ингээд бодож байгаа байхгүй. Одоо ингээд миний нэг уншсан дээр одоо цагаан сүлд нь яагаад ингээд амьтаа байдаг юм бэ гэхээр эцэг өвгдийн тэр эцэг өвгдийг толгоолж исэн одоо тэр язгууртан цагаан ястан хүмүүсийн сүүлчийн амьсгалыг унгасан чингээж энд оршоодог гэх тэрний хүч оршдог юм. Тэр одоо сүүлчийн амьсгалыг шингээн гэдэг маань одоо сүүлийн үг сургаалуу. Тэгээ одоо ер нь энэ чинь бас л нөгөө монголчуудын нөгөө сэтгэлгээ тэр өөрийгөө таньж мэдсэний юу шít нэг илэрхийлэл нэг. Одоо тэр ордост байж байгаа тэр онгоцсон дотор бол Чингис хааны сүүлчийн амьсгаа татах амьсгалыг авч шингээж авч үлдсэн гэх тээ. Тэгээ энэ бие бол одчлаа. Хүн бол хувцас тавьчлаа. Өөрөө бол тэгээ тэнгэрт яваад өглөө шүү дээ. Тэгэхдээ тэр энэ чиний амьсгал үлднэ гэдэг чинь мэдээж хэрэг бодит байдлаар зэтгэхэд энэ дотор тэр амьсгаан дотор бол хүн байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Тэрүүгээр юу илэрхийлж ийн гэхээр тэр нөгөө хүний үйл хэргийг үжил санааг нь тэр оюун санааны үлдээсэн үлдэг юуг л амьдчилж авч илж байгаа тэр байхгүй. Тэнд гутал байгаа. Амьс байгаа. Цамц байгаа. Хамгийн үнэтэй хамгийн том үнцэнтэй юм татгалдаг нь тэр нөгөө сүүлчийн амьсгаа шингэсэн тэр үжил санааны тэлч болж байгаа тэр амьсгалж шингэсэн нэг үг байна да тий. Тэр дамжигддаг. Тэрийг нь үлдээж байгаа. Тэр Монголоос өөр одоо тийм ёс үлддэг ард түмэн би л одоо олж үзээгүй. Одоо тэгдэгч нөгөө мөнхөрч биштэй гэж. Мөнхөрн гэдгийг би ус тэгж ойлгоод. Мөнхөрн гэдэг бол яг алдар нэр байж болох юм. Гэтэ хийсэн гიშгсэн мөргөөсөө за их олон юм байдаг баах. За эд материал бол биш гэдгийг бол хүмүүс одоо ерөнхий ойлгодог. Тэгэхээр энэ үжил санаа гэдэг бол эцэстээ бол хамгийн их удаан жил амьдэрдэг. Одоо мөнхийн утга юм а гэж л. Эндээс манай монголчууд эртээр үеэс мэдсэн. Тэрийгэ дамжуулах одоо аргачлал нь болохоор одоо энэ шүтэн үнэт зүйл болгож хооч үедээ үлдээх. Тэр одоо тэр одоо 200 улс байна гэж байна. Бид нар дэлхийд дээр одоо тусгаар бийж даатсан тийм. Соёл уламжлал хадгалаад тэлтэй хязгаартай, сүлдтэй дуутай өөрийн гэсэн соёл уламжлалтай юм бий даасан. Энэ одоо 195 улс байна. Тэгэхээр энэ хүн төрөлхтөн бий болсноос хойш хугацаанд өдөө хүртэл ингээд хөгжиж ирсэн энэ 200хан ард түмэн байна гэж нэг шууд бодитоор нь ойлгож болохоор шүү дээ. Тэгээд тэдний дундаас хэн нь урт түүхтэй вэ гэдгээр одоо оролддог. За яг үнэ. Тэ? Хэн нь их түүхтэйс. Хэн нь энэ 200 улс дэлхийд даяараа ингээд 5-5 тарж амьдрахад аль улсны хүчтэй нөлөөсөн гэдэг дээр бол энэ судлаач төгчд бол ухаан оролдуулна л та. Тэгэхээр энэ дондоос чи яа харахгүй одоо Монгол улс, монголчууд таваа дээр нь гараад ирээд байгаа шүү дээ. Өнөөдрийнхөө бид нөгөө эдийн засгийн боломж, энэ газар нутгийн хэмжээ, хүн амынхаа тоогоор бид нар жижигхэн гэж өөрсдөө соллоод байгаа байхгүй. Гэтэл хүн төрөлхтний түүхэнд өмөөсдөгсөн монголчуудын үүрэг гэдэг бол агуу том байгаа байхгүй. Тэрийгээрээ бид одоо бахархаж ойлгож үнэлэх хэрэгтэй. Тэгэхээр би яг энэ үүднээс энэ хар хорин рестораныг ингэж байгуулсан энэ залуучуудад их баярлаад технээс нь ингээм хамтран ажиллаад дэмжиж туслаад одоо яваад идэг байхгүй юу. Яг тэгэхээр энэ хэд чинь тэрийг ойлгоцсон байгаа. Одоо энэ Чин зориг гэж залуу байна. Ариун сайхан гэдэг энэ хоёр залуу. Тэгээ энэ олон өөрийнхөө нөхдүүдтэй хамтраад ер нь Монголын түүхээр амьсгалуулсан Монголын түүх, уламжлал, ёс заншил, хоолны соёлыг мэдрүүлсэн ийм зүйлийг хийх ёстой гэж зүтгэж яваад байгаа. Тэгээ тэрний чинь одоо нэг том салбар тэр бодлынхаа нэг биелэл бол энэ хар хорин ресторан байгаа байхгүй. Хар хорин бол зүгээр нэг нэр биш те. Орж ирлээ. Энэ ресторанд бол
тэр бодит 13 дугаар зууны хүчрэг байсан үеийн Монголын бодит байдлыг мэдрэх, энэ нөгөө бэлэг шүтээнийг нь мэдрүүлэх. Тэгээд нөгөө бид ийм байсан шүү, ийм байсан юм байна шүү дээ. Ийм аяганд одоо хоол цай идэж уудаг байсан юм байна. Ийм хоол иддэг байсан юм байна. Ийм сүл шүтээнтэй юм байна. Тэр одоо ийм зүйлийг бэлдэж өгсөн улс ч одоо энэ хаадууд юм байна гэсэн юмыг утга агуулгыг энд шингээж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ хүн нөгөө хоол идэхээс гадна түүхээ суралцаал байна гэсэн утга байгаа. Санагцаас өөр аргагүй болж нэг л вакцин өгж штэ. Тий. Ерөөсөө хоол идэж явахдаа л шал руу харахад энэ ягаад хөх шал байна. Дээшээ харахад энэ ягаад ийм солонгорсон торгонууд байна. Гэхдээ энд ягаад энэ хар цагаан сүлд байгаа юм бэ? Тэнд ягаад энэ мөнгөн мод байгаа юм бэ? Тэгээд дээр хөх тэнгэр байна вэ? Тэгээд ягаад энэ хөх тэнгэр энэ дээр байгаа даа. Тэр чи бүгд нөгөө бэлэгдэл шүтээ. Тэ хоол идэхдээ эн чин сайхан цадаад гарахаасаа гадна хүний сэтгэл цадна гэж нэг юм байдаг шүү дээ. Сэтгэл хангалуун байдаг гэдэг нэг юм байна шүү дээ. Тэгээд ингээд гарахад чинь тэр хүн очиод хоол идсэний дараа телевизээр түүхөө үзхийг хичээнэ. Эсвэл түүхийн ном эргүүлнэ. Тэнд нэг сүлд байсан. Сэтгэл хойдсон юм юу байна гэдэг. Ингээд тэр чинь тэгээ энийг бол би их талархаад энийгээ бол нэг энд орж ирээд хижээхийн сацуу энийгээ хижээх сэтлийг аваад гарч ийн гэсэн үг л дээ. Тэгээд одоо жишээ нь ингэж байгаа шүү дээ. Хоолыг одоо жишээ нь бид нар ингээд идэхдээ шууд залгиддаг шүү дээ, тийм ээ. Тэгээд хоолыг бол яахалч нэг зажилж байгаа. Жажилахын утга учир юу гэвэл тэр хоолны амт, шимт, тийм ээ, мөн чанарыг чи нэг тархиндаа жажилгээд хэлдэг. Тэгэхгүй яах вэ? Би хэлэх гээд байгаа байхгүй. Хүн гээ хоолыг шууд залгиддаг. Тэгвэл тэр чинь бид нар мэдрэхгүй гам чимтийн. Хэдий чинээ зажлна, төдөж ин хотод нь сайн. Яг тэрнтэй адилхан бид аливаа юмыг таньж мэднэ гэдэг бол тархиараа зажлахыг л хэлж байна. Илүү их ухаж ойлгох тийм. Ухаж ойлгох. Нөгөө Кантын хэлдгэр соён гэгэрл гэдэг бол аливаа юмны цаад утга учирыг ухаж ойлгох, оюуны тамирыг хэлнэ гэдэгтэй. Тэр нь ухаж ойлгох. Утга байна гэж би бол хувьдаа ойлгоод байгаа. Одоогийн энэ цагт чинь бас нэг энэ ухаж ойлгох энэ хугдхан ч бас жоохон хэцүү болоод шиг надад санагддаг байхгүй. Ягаад гэхээр нөгөө мэдээлэл дэндүү замбрааг болцсон. Уг нь яг ийм үед бол хамгийн одоо хүн өөрийгөө бусдаас арай өөрөөр мэдрэх. За тэгээд болж байгаа үйл явдалд бол зөв дүгнэлт хийх явдал бол тэр энэ ирж байгаа мэдээллүүдийг шууд тунгааж нэгтгэхэд өөрийн гэсэн ойлгоцтой болох явдал байгаа байхгүй. Тэгэхгүй одоо яг энэ нөгөө ялангуяа энэ мэдээллийн технологи хөгжсөн, энэ хэмэл оюун ухаан бий болцсон, ухаалаг гар утсууд гартсан энэ цагт бол мэдээлэл асар их мөртлөө түнд өгж байгаа мэдээллийнх нь үндэс нь багасдсан юм. Уу шүү дээ. Хизээ хүн гар утснаас салж ий те. Хоол идэхдээ нэг салж явах шиг байна те. Унтахтаа нэг салж явах шиг байна. Ер нь бол энэ дотор амьдрал энэ дотор болцсон. Энэ дотор юм те. Бодит нөхцлөө салаа. Ерөөсөө нөхцөл нь тийм болчихлоо. Хүний амьдралын нөхцөл нь те. Гар утсан дээр бүх юм үнэтэй холбогдож ярьж байна. Ер нь офис явж штэ. Мэдээлэл ингээл авчиж байна. Тэгэхдээ тэрний яг нөгөө энэ төжигсэн том мэдээлэл донд бол энэ ирж байгаа мэдээллүүд нөгөө цагаан мэдээ гэж ярьдаг цагаан мэдээллүүд. Тэр ихэлсэн учраас хүний нөгөө ухаж мэдэх тэр нөгөө юмны углуургаар нь ойлгох энэ ойлгоцол их төвхтэй болж байгаа шүү. Тийм учраас бид нар нөгөө яриад байдаг нэг хар мас гэж яриад байдаг шүү. Юмыг ухаж ойлгодгүй тэр нэг хэсэг бүлэг хүмүүсийг л хар мас гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө бусдыг дагаал муу гэвэл муу гэж давхичдаг, сайн гэвэл сайн гэж давхичдаг нэг тийм нийгмийн нэг хэсэг бүлэг хүмүүс бий болчихж шүү дээ ер нь те. Өөрийн бодлого. Нөгөө аливаа юм чинь сайнтай нөгөө сайн муугар сав дүрнэ гэж техник технологийн том дэвшлэлтэй. Гэхдээ энэ чинь буруу аргаар ашиглах юм бол бас үндэсний аюулгүй байдал нөлөөлөх бас том зэвсэг болох тийм магадaltaй шүү дээ. Тий. Одоо ерөөсөө технологийн дай болчихлоо шүү дээ тий. Тэгээ энэ чинь оюуны тусгаар тогтнол гэж асар том ухтхан байж байна. Энд бид нар хэр их тэнцвэрчлэлтэй, дархлаатай байх вэ гэдэг асуулт чинь өнөө цагт бол хамгийн их тулгарч байгаа асуудал гэж би. Тий. Одоо дархлааны чинь нэг хэсэг л одоо энэ хоол идж байгаа энэ орчин байгаа байхгүй юу? Европ юм уу одоо
мусульман шашинтны ертөнцид бас яг нэг юмрхүү ресторан бас байдаг л ахaltaа болно. Яг өөрсдөө соёлыг бүр толгойд нь хийлгэл өгсөн те. Одоо Европт энэ явж байхад чинь тэгэл өөр хуучны 1708 1600 оны үеийн ресторан яг тэр чивээрээ гэж шít. Тэгээд нэг яг хэдэн модын солисон гэсэн мөртлөө хэдэн мод үлдээсэн. Тэгээд тэрэнд нь хүмүүс битгүү шаваастай. Ягаад тэгэхээр хуучин яг тэр нөгөө ширээн дурвал гоё биш. Өөр нөгөө том нөгөө банз ингээ хийчихснээр харахад болгоч юм шиг те. Тэр тансаг үнэтэй хоолтой тансаг хүмүүс эдээс авдаг. Тэгэхээр чин тэр хүний бас сэтгэлгээ өөр байгаад байгаа биз. Энд орж ирэхэд чинь бас монголчууд чинь би өөрийнхөө ресторан дотор сууж байна. Манайх бас ийм түүх бүтээсэн ийм соёлтой байсан ард түмэн гэдэг хүмүүс бас үдээс суудаг. Гадных нэг их авчирч байгаа аахгүй энд. Нөгөө махаргал нь болдог. За бид ийм байсан шүү. Зүгээр хоол идчихэж байгаа шүү. Ер нь бол яхад улс үндэстнүүд одоо бол өнөө цагт бол өөрөө өөрсдийнхөө тээгдэж ирсэн өв соёл, уламжлал, заншлаараа илүү их ялгарх гэж үзэж ин л да, тэмцэлдэж байна. Тэгээ түрүүний таны хэлдгээр энэ их олон түүхийн урт хугацаанд хэн их нөлөөлөл өндөртэй байсан юм бэ гэж тийм ээ. Тий. Өөрийнхөө энэ соёлыг одоо хэр их түгээж чадсан юм бэ? Хүлээн зөвшөөрөгдөж жүүл чадсан юм бэ гэдэг асуудлууд их яригдж байгаа шүү дээ. Гол нь тэр байна. Гол нь ард түмний хүч чадлынх нь. Хүч чадлынх. Тэгтэл чин соёл гээл чи манайхан ч бас ингээл соёл урлаг хоёроо ингээд ялгар салгахгүй ойлгоод байна шүү дээ. Би бол одоо тэгж ойлгодог яг өөрөө соёлын урлагийн салбар юм. Соёл гэдэг бол хүн төрөлхтний ололт, материалог болон оюун санааны үнэт зүйлээ бид нар бол соёл гэж нэрлэдэг. А гэтэл тэр соёлчин өөрөө маш их удаан хугацаанд шалгуурыг давж оршин тогтнодог, өвлөгддөг, уламжлагддаг. А тэрийг тэжээдэг гол одоо артерийн судас нь гэх юм бол урлаг байхгүй. Урлаг л тэр соёлыг удаан хугацаанд удаан хугацаанд амьд байх нөхцөлийг өөрөө бүрдүүлдэг. Тийм учраас нэг талаас харах юм бол соёл бол хүний тархитай ярина, урлаг бол хүний зүрхтэй ярина. Зүрхээр дамжиж тархинд одоо хүчтэй сигнал өгдөг. Мартуулахгүй байх. Түүхийг мэдрүүлж яхад яг тэр чинь эцэстээ бид нар ингээл түүхийг судлаад за бид нар ийм заншилтай, ийм одоо соёлтой, ийм өвдөө байсан гэдгийг чи ингээд цуглуулад эцэстээ юу гарч ирэх вэ гэхээр би хин юм бэ гэдэг л асуудал руу л очиж байгаа. Дотгош байгаа. Би ер нь яах вэ? Тэгэхээр би хин бэгийг мэдхийн тулд Монгол хүний үзэл баримтлал гэдэг нэг үндсэн тэр угт хонол руу очиж байгаа. Нэг ёсны Монгол хүн юунд дургүй? За жишээ нь таны ярьдаг сайхан түгэнд биш энэ монголчуудын хамгийн дургүй юм бол урууч шарвах дургүй. Энд ч одоо үзэл баримтлалын асуудал. Урууч шарвсан хүнийг бол ерөөсөө үздэггүй. Одоо тэр хааны бариад ирэхэд нь одоо уулын дайсан бариад ирлээ гэд өршөөх боловч чи хаанда үнж хийсээс учраас надад ч үнж биш байх юм байна гэд одоо цаазаараа баг. Тийм шүү дээ. Чингис хааны хүчрхэг болсны гол үндэс нь бол тэр урагчдыг өгөө болгосон явдал баг шүү дээ. Ерөөсөө нэг урвсан хүн хоёр дахь ургана. Тэр бол ойлгомжтой тий. Тэр бол хууль. Тэгэхээр чи нэг урвахаа бай. Тэр үндэсний нэг үзэн яддаг юм шүү дээ. А гэтэл тэр Монгол гэдэг үндэстэн чинь нэг бахархал сайхан юм байна. Нөхрөлж чадах тухай асуудал тий. Хандлалын ёс баг. Хандлалын ёс. Жишээ нь одоо тэгэл ингэдэг ш нөгөө ам гарах, андгаа тавих, тангараг тавих гэх нөгөө дэнчин гэрээ ялгагддаг гэл тий. Жишээ нөгөө ам алдвал барьж болдог, агтаалдвал барьж болдог гэхэд нэг одоо та бүхэн нэг ам гарчлаа гэхэд би амдаа алдахад тэрний нэг дэнчин нэг имэйл хазаартай морч байдаг юм уу эсвэл одоо 5 хантай гэр байдаг юм уу. За ингээд өнгөрчдөг юм. Дараагийн ингээд шатлал нь гараад ирэнгүүт нэг андгаа. За андгаа тавина гэдэг чинь нэг эргэтэнгээр дэнчингийн шийдэд ийн гэж байгаа шүү дээ. Нэг тавьсан андгааныхаа агуулгаас шалтгаалаа тийм ээ. Одоо нэг хүн одоо эртнээсээ сална гэдэг бол бас асуудал шүү дээ тий. За гэтэл хамгийн сүүлийн тангараг тавина гэдэг. Тангараг тавинаг бол одоо тангараг зурчвал там дунна гэж юм бараг л одоо амьтаа хэлж байгаа асуудал тийм ээ. Гэтэл чин одоо ингээл бид нар юу юугүй тангараг тавиа гэдэг. Тангарагыг гэрчлэх бол тэнгэр гээл одоо монголчуудын тэр актер том ухтгуун байж байна. Тэнгэр гисгэн гээл. Гэтэл чин одоо юу юугүй л тангараг өргөхийн өргөж байгаа хүн за өргөхж болно. Өргөх ёсон байж болно. Өргөлөө гэхэд тэр тэнгэрт мэдүүлж гин гэдгийг илүү их бас
ухаарах тийм оюун санааны одоо тийм ойлголтоо ерөөсөө гол юм чинь л тэр байгаа. Тангарынхаа утгыг ойлгохгүй. Агуулгыг ойлгохгүй. Зүгээр л хэвээр хэлэхгүй үг гэж ойлгох. Тэг үг биш шүү. Тангар бол ерөөсөө цаазаг байхгүй. Цааз шүү. Тий. Тангаргалсан л бол чи тэрийгэл биелүүлээгүй бол цааз. Гэхдээ одоо төрийн түвшээч одоо тангар хөрж байгаа. Цааз гэдэг чи үхэл шүү дээ. Тий. Ер нь бол одоо их хурлын гишүүн болох чи тангар хөрж байгаа шүү дээ. Тэр тэдний хамгийн гол нь утга нь эндээ байхгүй. Тэрийг тангаргыг зөрчсөнд хүлээлгдэг хариуцлага гэдэг юм бол Монголын их агуу төр оршиж байхад бол хатуу байсан. Хатуу байсан. Тий. Одоо манай энэ Чаажин Баталзыг залуу бий. Одоо Мөртөн Баталзыг. Тэр энэ одоо хожир болонд яг энэ Монголын их хар сүлдийг тэр одоо ордсын одоо жинхэнэ нөгөө тайлагч нараас ёс уламжлалыг аваад тэгээ яг хар сүлдийг жинхэнэ босгосон. Хар сүлдийг чи босгоно гэж яриа шин. Босгосон залуу л да. Тэр надад бас ярьж хэлж ирсэн. Ер нь хүмүүс яг энэ тангараг биелүүлэхгүй. Тэгэхээр одоо шинэ улсын их хурлын гишүүд ингээд гишүүн болоод төрийн томоогоо барих энэ төр барих үйлсэд оролцоход нь ийм нэг тангаргалсан бичиг загтлыг дэх гэсэн. Байнга байж идэг өртөнд байж идэг. Тэрийг сануулж идэг. Тэр чинь бас яг цаг тутгаараа яг зөв байгаа байхгүй юу? Асар том хариуцлага. Бид ерөөсөө энэ сүүлийн үед энэ 20 дугаар зууны цаг үеийн тийм болчлоо ороо босгоо байлаа. Монголчууд өмнө нь бас нөгөө тусгаар тогтнолоо энэ тангараа биелүүлж чадаагүйгээс болж л алдцсан улс шүү дээ. Урууж эхэлсэн учраас бид нэр хүчин борсон. Бид урваад эхэлсэн байхгүй. Нөгөө хааныхаа алд биеийн олж яваас алж чаддаг, ахуй дөрвөнд бүх алдардаг гэдэг энэ зургаалыг л умартсан. Тангараач өртсөн байхгүй. Тэрээс үлээлдэг. Энээс л болж бид одоо дурдсан. Энэ зүйлээ бол бидний түүхээсээ сургамж авах хэрэгтэй байхгүй. Одоо би энэ нөгөө энэ монголчуудын захим ном сонсдог номд хэлээд байгаа санаа тэр байхгүй. Бид юунаас болж ижигэрсэн юм бэ? Одоо ингээд залуучуудыг харж байхад миний энэ түүхийн эхний хэсэг Монголын мандан бадарч байгаа үеийг сонсох их дуртай гэдэг гэсэн. Бид хүчрэг байсан үе. Бахархал шүү дээ. Түүх бол бахархал. Тэгээд түүх бол ухаарл бахар. Тэгээд дээр нь хоол нь сургамж явах. Бид бол монголчууд түүхээс сургамж авах нь илүү байх хэрэгтэй алтан. Тий. Сургамжийг авчих хэрэгтэй. Яасан том байж байгаад бид ягаад жижигэрсэн юм гэдэг өөр юунаас асуугаад идэг шүү. Тий. Тангарагны тухай ярьж байна. Тангараг гэдгийг чи одоо бүр ингээд доотлын дээр амны өмнө бол хуучны ном зохиол байдаг шүү. Заа гэдэг бол өөрөө хууль юм а гэж. Тий. Нөгөө Монголын заа андгаа байгаа гэдэг. Тий. Монголын заа бол андгаа гэж. Тэр чинь одоо чин заа гिचээд л хэлсэн үгэндээ хүрэхгүй чи заагийн ард асар олон итгэл байгаа байхгүй. Илсэн үгэндээ хүрдгүү хэлсэн үгнээсээ буцдаг тангараа биелүүлдэг хүмүүсийн чинь одоо хүмүүсийн арга зайлтай ухаантай хүн гэж ярих гэдэг шүү дээ. Хань тэгэх гээд шүү дээ. Улс төр гэдэг. Ямар юмных нь нөгөө үйлдэлийг зөвтгөх нэг хэрэгсэл болчиход байгаа. Энэ хүн улс төр хийж байгаа. Улс төр хийхээр чинь тангарагаас болчих нь зөв гэсэн үг үү? Улс төр гэдэг чинь тийм холих гэсэн үг юм уу? Тийм утгаар оруулчих байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг талд байж байгаа нөгөө талд гараад ингээ явдаг хүмүүсийг болохоор улс төрч хүн гэдэг. Уруу чарвдаг. Улс төр. Уруу чарвахыг нэг энэ улс төр хийж. Дэндүүнийг үзүүлж байна. Тэгэхээр улс төрч хүн гэдэг чи яг энэ Монголын өөрийнх нь үг ухааны философи тэр монголчуудын үзэл баримтлал тэр нөгөө заа бол андгаа гэдэг усыг ажиж байгаа хүмүүсийг улс төрч гэж ойлгож олно гэсэн ухтан гараад байгаа байхгүй юу? Одоо Аристотелийн дээж ёс суртахуун гэл одоо ном сайхан бидэнд тоож бид ирчлээ шүү дээ. Тэг би боддгийн зарим хүмүүсийн төрийн том алба пашчмаар хариуцлага төвшин Аристотелийн номноо юу уншсан байдаг юм болов. Төрийн түвшээ хүний тэр ёс зүй авч явах бодлого гэ бодохоор уул нь бол төр түшин гэдэг чинь бидний дундаас илүү их одоо гарамгаа мэдлэг чадвар дадал авьяас бэлэгтэй улсууд оройлоод илүү их холыг хардаг тунгаамал шин чанартай улсууд өдөрддөх байх гэсэн чи одоо саяны зүгээр задлаганаас ирэх юм бол тэр чинь жоохон гол их улсуудын асуудал болж байна. Одоо ерөөс яг тэгж ойлгож байгаа байхгүй юу? Сүүлийн улс төрч тийм үү? Энэ чинь улс төрч хүн, стратегч хүн, тактикч хүн энэ гэж яриад байгаа. Том улс орныхоо төлөвлөчихсөн тэр зорилготой хүрэхийн тулд бол одоо монголчуудын хийдэг ганц зүйл нь
ухагтгоно дайснаа нөхөр болгох гэдэг энэ л том үйл санаа байсан. Чингис хааны одоо энэ хүчрэг өсний гол зүйл нь тэр байгаа шүү дээ. Нөхрөө дайсан болгож болохгүй. Дайснаа нөхөр болгох. Тэгвэл чи хүчрэхийг байна. Үзэл санаандаа нэгтгэх. Хүчрэхийг байна үндэс гэдэг чи энэ гэдэг. Тэгэхээр Чингис хааны одоо энэ түүнээс шалгамжлсан их хаад одоо 35 энэ одоо бидний ард байгаа энэ Алтан уургийн модон дээр байгаа энэ хаадуудын үйл хэрэг бол үндсэндээ энэ чигээр л явсан хүмүүс шүү дээ. Тэгээд нөхөр нь дайсан болоод ирэхин цагтл Монгол сулраад эхэлсэн. Уралд гараад эхэлж гисэн. Тэгэхээр чин энэ түүх чин одоо бидний нэргэн тойрон байгаа энэ орчноос л харагдчихийдэг байхгүй. Одоо бидний өмнө байгаа тэр мөнгөн мод дөрвөн амттан ингээд дөрвөн луугийн амнаас гоожж идэг энэ техникийн шийдэл бол тухайн 13 дугаар зууны хамгийн том техникийн гайхал шиг байсан гэж. Дэлхийн гайхал шүү дээ. Одоо Өрбрүк гэдэг энэ бидний ардын зууны гэж энэ хүн нүдээр харсан байгаа шүү дээ. Тэндээс юм уус. Гэхдээ ямар сони юм бэ? Тэгэхээр чин энэ бүх техник технологийн гайхамшгуудыг л өөртөө автсан. Одоо өнөөг Америк шиг л байхгүй. Өнөөг Америкийн хүчрэх байгаа явдал нь юунд байна? Яагаад бүх хүн Америк руу тэмүүлээд байгаа юм? Тэнд чинь нөгөө тэд чинь дайснаа нөхөр болгоод байгаа байхгүй. Тэнд очлоо. Тэг бүх юмд нь зүтгэлээ. Тэнд нь сайхан үнэлгээ өглөө. Үнэлгээ. Чи ийм хүн байна. Чамайг гинэ. Чи чөлөөтэй ажил хөдөлмөрлөл хий. Тэр үнч байсныхаа төлөө, тэр бүтээлч байсныхаа төлөө, тэр эрдэмж шамцсныхаа төлөө нөлөөлнө гэдэг чинь аягүй чухал шүү дээ. Тэгээд тийм технологи бий болж шүү дээ. Америк одоо хамгийн түрүүний тэргүүлэх технологитой учраас, шинжлэх ухаанаа хөгжүүлсэн учраас, боловсролынхаа системийг өндөр дээд дэвшинд аваачсан учраас бүх энэ дэлхийн улс орнуудын тарих тийшээ урсаад шүү дээ. Өмнө нь 13 дугаар зуунд бол Монголын хар хоринд урсчихсэн. Одоо урсж ирсэн жишээ бол тэр хамгийн тод жишээ нь мөнгөн мод тийм. Мөнгөн мод. За тэгэл одоо энэ хийцүүд байна. Энэ торгоны зам Монголоор одоо хар хорин жилжиж ирээд худалдааны бүх зам харгуй хар хорино төвлөлж эндээс явж нөгөө хуучин бүх зам Ром хөрнө гэдэг байсан бол монголчуудын үед ч бүх зам хар хорин. Тэнд улс төрийн дэлхийн асуудал шийдэгддэг. Тийм ээ. Тэгээ энэ дээр чинь одоо бидний нөгөө торгоны соёл, хувцсны соёл, хоолны соёл гэх юм асар их юм тэнд төвлөрөөл гараад ирсэн. Одоо жишээ нь ингэдэг шүү дээ. Ингээл аливаа үндэсний тухай ямарваа нэгэн урлагийн бүтээл хийхэд аливаа юм ч өөрөө урлагч өөрөө хамгийн нэн тэргүүнд шаарддаг нь судалгаа. Судалгаан дээр суурилж яагаад одоо вариацлах буюу сургалт хийж. За тэгээд тэрний ард боловсруулалт хийж яагаад уран бүтээл гарч байгаа. Тэгэхээр тэр судалгааг бид нар ер нь хэр хийж гэнэ. Судалгаан дээр түшгэлсэн асуудлууд ер нь хэр их яригдж гэнэ гэдэг тал дээр бас одоо анхаармаар цаг болсон. Ерөнхийдөө зүгээр л тоймор юмыг юусоо хийж болохгүй. Жишээ нь одоо ингэж байгаа шүү дээ. Монгол гэрийн хөгжил гэдээ байж байгаа шүү дээ. Гэр тэрэг гэдэг байгаа байхгүй. Тэгээ тэр монголчууд чинь эртнээсээ нөгөө нэг юм асар өндөр сонор сэрэмжээр бол их чухалчилдаг. Тэгээ нэг тал нутгийн монголчууд гэдэг чинь нэг юм юу гэдэг нэг 30-аас 40 км-ийн бараа харагдах газар буудаг тий. Гэхдээ буухтаа маш хурдан гэр отгоо засчдаг. Тэрний нэг одоо тод шин бол гэр тэрэг байгаад байгаа. Тэгээ гэр тэргийг чи ингээд нэг ч хадаас ороогүй ингээд углуургаар ингээд бодоод хийцэн. Тэгээ салгангууд одоо нэг тэрэгнийх нь тэрэгний дугуй өөрөө тоон болж байгаа байхгүй. Тэмс тоон дугуй биш. Тэр ингээд гяс одоо маш хурдан авсаархан ингээд босгоод тоон болоод тэгээ ханаа тавиад унаа хийгээд за тэгээ тэрэгний арал нь өөрөө ингээд гэрээ хаалгуулаад арлын одоо урт хэсэг нь одоо туг шийдмээ өлөгчдөг. Тэнд одоо Үлзий бат руугаа бууцсан юм байна гэд. За ингээ ийм үед нэг байгалийн гамшигч болдго юм уу? За тэр үед чинь одоо эзлэн төрөмгийлэгтэй байсан цаг үе довтлогоо гэдгийг холоос хараад маш хурдан арга хэмжээ авчдаг. Нэг бол одоо нүгэд алгуулцдаг. Нэг бол одоо сүрж одоо довтлох одоо байр суурин дээр ханддаг. Гэхээр чинь үнэхэрийн ийм сэтгэлгээний ийм тийм актер одоо өнөө цагийнхаар бол одоо хурдтайгаар одоо авсаархан буюу минималист сэтгэлгээ их өндөртөө. Тэгэл тэрийг барина гэж 40 цаг болоод байхгүй, нүүн гэж олон цаг болоод байхгүй, маш хурдтайгаар арга хэмжээ авчдаг ус. Энэ одоо энэгээсний нэг талаасаа өнөөдөр үлгээр ярих юм IQ өндөртөө байгаа байхгүй монголчуудын. Тэр ахуйдаа өөрснөө
тэр IQ-га маш сайтар ашиглаж чаддаг байсан. Тэрний л одоо тод жишээ. тий одоо сая наадмар баха шөөмжлөл. Харин тэглээ шүү дээ одоо тэр чинь судалгаан дээр бол хийж байгаа шүү дээ. Бид нар бол нөгөө хүмүүс чинь харснаа ойлгол бид тэр төрөнийг мэдээллийн энэ цагаан мэдээ тэргээ нэг яриад ирсэн да тий. За чи дараа нь тэр тархиндаж ажилгээд нэг үлдсэндээ тий тэр чинь ерөөсөө тэр утгал яваад байгаа байхгүй. Тий. Ягаад тэгэхээр бид нөгөө өөрсдийнхөө уламжлалт авахгүй сэтгэлгээний онцлог хаана юу хийж явснаа тэр мартсан мартгans жагаагийн илэрхийл байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл түрүү бид тэр ярьсан яагаад монголчууд хоёр том шүтэнэ хар цагаанаар хийцэн. Тэрийг одоо ухаж ярихгүй байна те. Тэгэхээр бид нар чинь энэ ертөнцийн тэр хэлсэн сайн муу ерөөсөө л хоёр тал хар цагаан гэдэг. Тэрийг таньж мэдсэн гэсэн утга явж байна. Хоёрдугаарт монголчууд бол байгальтайгаа зохицож амьдардаг. Түүний хишгийн шүтэж амьдардаг те. Тэрнээс биш байгалаа нөгөө трактор байхгүй учраас байгалаа уухгүй яваад ирсэн юм шүү. Тий. Тэ? Өөр. Энэ байгаль дэлхийн их хэвээрээ байж ич бид байна гэсэн ухагтхан бол монголчуудын үндсэн юм шиг. Би байвал чи байна. Тий. Чи байвал би байна. Тийм учраас нөгөө хамтаж амьдрал нөгөө нүүдлийн хамтын соёл гэдэг чинь яваад идэг. Тэгээд тусдаа оршиж байгаа ахуй мөртлөө ахуй нэгдэлчлэх юм байгаа. Тэгэхээр сэтгэлгээ нэг байна гэсэн үг байхгүй. Монгол гэдгийг чинь гол юм л тэнд байгаа шүү. Одоо яг бид өнөөдрийнхөө юугаар нутаг дэвсгэрээр ярил л та одоо ш. Өмнөх их хаатынхаа үеийг болий. Дорндын одоо зүүн хязгаар ховдын баруун хязгаар хоёрын хооронд тэнд амьдарч байгаа хоёр айлын ахуй байдалд малч айлын сэтгэлгээ нэг л байгаа шүү. Яг тэр ахуй нөр нэг тий байгалийн байд тогтоц өөр боловч эргэлж байгаа тэр таван гошуу мал ахуй амжиргааны төвшмөд ижил. Тэгэхээр чи бид нар нөгөө яг яа харахгүй нөгөө бэлчээрийн мал аж ахуйд өшгөлсөн энэ дөрвөн улиралтай энэ Монголын энэ байгаль дундаас л төрж гарсан хүмүүс байгаа байхгүй. Бид өөрсдөө тэдний бүтээгдэхүүн. Дөрвөн улирал бидний ер нь дөрвөн улирал одоо би нөгөө мал хоёр дөрвөөс 100-101 жилийн наадмыг хийж яхад төгсгөлийн тэр дуугийн нөгөө дөрвөн улирал донд монголчууд бий болсон юм аа гэдэг нөгөө Данзангийн Нэмсүрэнгийн шүлгээр дуу манай Чимба маань аяагээ тэр сайхан шүлэгтэй шүү. Нөгөө аав хоймортой суух сайхан, ээж үүдээр орж ирэх сайхан гэдэг. Ерөөсөө тэр нэг сайхан гэж харах нэг ухтхан гооцсон. Тэгээ юмыг яах вэ одоо муулж шүүмжлэх бол нэг асуудал. Нөгөө тал тэр юмны сайхныг олж харна гэдэг бол өөрөө аюу том оюуны чадварын асуудал яригдаад байна. Тэгээ тэр шүлэг өөрөө яагаад их урт насалж байна гэхээр тэр Монгол дөрвөн улирлын дунд бий болсон монгол хүний сайхныг л бид нар сайхан гэхээр их энгийн юм дунд чинь хамгийн сайхан оршиж байгаа. Аав хоймортой суугаад байж гин гэдэг бол үнэхээр сайхан. Тэр хүний дугаахан гэдэг за үгч ярихгүй. Тэр нүмер нөөлөг, инээрэг те тэр итгэл үнэмшил аав байна гэдэг бол энэ бол хороогийн хамгийн сайхан юм. Ээж үүдээр орж ирнэ гэж ээж минь хөрх юмнуудаа тэгэл байнга л бори боксгүй ажиллана, аргалж явна тийм ээ. Тэгээ нэг үүдээр ороод ирж байгаа гэдэг чинь л тэгэл гэр дүүргээл хичнээн сайхан бай гэдэг сайхныг л олж харж одоо ням сурангаа битсэн. Тэр бол одоо бидний сэтгэлгээний өрмөц. Европод нэг ойлгохгүй аав дургуй болсон. Юу аав хойсох юу сайхан байна гэдэг яг үнэ. Ээж одоо тэгэл тэр галтгоонд байж байгаа ямар сайн юм гэдэг нөгөө бид нар юу их өөр байхгүй. Тэ? Тэгээд энэ сайхан дундаас чинь бас нэг сайхан юмыг бас өмнөх үеийн түүхчдийн ингээл энэ номыг ингээ харж байхад энэ эрдэмтэн мэрэгдтэй ихтэй идэлж ээжээ тийм ээ. Ерөөсөө тэдний одоо үг за тэр эрдэмтэн мэрэгд харийн хүнч байж болно. Гэхдээ өөрсдийнхөө үзэл санаанд нэгтгэхэд итгэл үнэмшлийн бий болгочоод сая тэр хүний тэр нэг тархин дэх тэр оюун санааны үнд зүйлийг сонсож тэрийг тээж авч явна гэдэг бол асар том ухаан шүү тийм ээ.
Тэр Чингис хааны нэг охиндоо ирсэн ах トゥ байгаа шүү дээ. Тэр хүнийг авч явахд бол тэр би навч явахаас гадна ухааны навч явах л хамгийн хэцүү шүү гэсэн одоо утгатай байгаа шүү дээ. Тэр бол нөгөө үйл явдал тэр өөрийн бүх юмараа тэр бүгдийг бие нэгжлэх л амархан байгаа шүү дээ. Биеийг авах. Тий. Тэрийг тэр нэгтгэж өчрөхөг болгож аавна гэдэг чинь тэр. Тэгэхээр энэ манай 13 дугаар зууны энэ их Монголын үе бол монголчуудын энэ ертөнцид улс үндэстэн болж ирсний хамгийн том оргил үе нь бол яа харахгүй юм байна. Энэ 13 дугаар 114 дугаар зуунд монголчууд оршин тогтсон учраас Европ Азийг нэгтгэсэн учраас өнөөгийн ертөнц бий болсон гэж бүгд үндсэн төвлийн зөвшөөрж байна. Энэ хоёрыг бий болгоцсон. Дээр нь тэр 200-аас шахан жил инх тайван тогтооцсон. Тэр Пакс Монголика гэж ярьдаг тий. Монголын их амар амгалан. Тий. Шашны дан байхгүй болсон. Нөгөө гурван шашин чинь 3 байтугай нэг шашин дотроо талцчаад алдцаад байсан чинь байхгүй. Хар хооронд бүгдээрээ ирээ суудсан одоо ингэ. Бүгдээрээ сүмөө байгуулаа суудсан. Би ингэж боддгийн нэг Монголын нэг философи сэтгэлээр нэг 3 гээл нэг 3-ын тоо 3-тай гээл 3-тай андгаа барив гээл нэг 3-ын нэг 3-ын онол яваад ах шиг байна. Тэг би боддог байхгүй зүгээр хувь уран бүтээл чинь миний санаа л та зүгээр. Одоогоос нэг 2200 жилийн тэртээ их шаны модон тийм ээ одоо төрч ёсыг гээглийн илтгэр одоо төрч ёсыг бий болгоод за тэгээд өөрийнхөө үзэл санаанд олон ханилэг аймагуудыг гадаад дотоод улсуудыг нэгтгэхэд дэлхийг нэгэн зүгт харуулчих. За энэ ингээд нэг давтамж нэг 800-аас 1000 жилийн дараа 13 дугаар зуунд эзэн богд Чингис хаан бас энийг ингээд давтаад. Гэхдээ нөгөө үгэнд байдаг шүү дээ их шаниун одоо үйл хэргийг би өртөөчлөн авч явж гинэ гэсэн утга бүхий үг хэлээд байгаа шүү дээ. Жанчин бомбтой олзохтой хэлсэн шүү дээ. Яг гэтэл чинь ийм ном судар бол ингээд дагаад номын сан бол ирээгүй баг. Тэрийг бол одоо тээж байгаа нь бол өвгдийн тэр сургаалыг бол манай туульч нар би туульч нар гэдэг байгаа явдаг номын сан гэдэг. Тий үнэ. Тэгээ тэднэрийн одоо гавьяагаар тэд юу хийж ийсэн өртөөчлөн оюун санаагаар дамжигдаж ирж байгаа нэг том номын сан баг шиг байна. Тэгээд одоо энэ орчин зөөгөө хөгжил өөрөө ингээ урагшлаад явж байгаахын сацуу ингээл ном болоо тохимол болж байна. Та хүртэл одоо ингээл уншихад цав чөлөө чи олдохгүй байгуу сонсоо яваач гэл ингээл CD гаргаад CD-гээс сүүлийн үеийн машинуудын CD-гүй болоод ирэхээр нэг палашаар ингээд сонсооч. Палашин дараа юм гарчаад яах вэ? Тэгэл тийшээ шилжчихэд байх та. Гэт ирээд гэж бодохоор одоо бараг ингээд нэг 800-аас жил болж байна. 13-аас хойш. Тэгэхээр миний их горддог юм уу итгэл өмчлөг үхээр энэ Монгол түм маань дахин одоо ингэж дэлхийг залах оюун санааны төв улс болно гэдэг тийм итгэл үнэмшил төрөөд идэг байхгүй нөгөө 3 онлоор яг үнэ. за тэгж бодохоор нөгөө цээжин дотор гал дөрвөлзээд нэг хурдын доо шиг болж байгаа. Надад чи гомл яваа хэлсэн шүү дээ. За гэхийн тулд бид яах ёстой юм бэ гэсэн тийм асуулт гарч ирж байна. Гэхийн тулд бие биенийг хэмлэх биш. Энэ оюун санаагаа илүү их одоо төвлөрүүлж үнэт зүйлээ илүү их ухаарж үндэсний үзлээ илүү их чухалчилсан сая тэр цагт дор бид одоо тэр 3-тай одоо дэлхийн оюун санааны төв болох боломж байна гэж би зүгээр уран бүтээлчний хувьд бодод байгаа. Нөгөө тал дээр нөгөө бурхан багш Гаутама нэгэнтээ хэлсэн байдаг гэдэг чинь одоо би нөгөө энтгэхт нэг бүр бурхан багшийн нэг бүтээл хийх гээд явсан газруудаар нь явж нэг өөрийнхөө хэмжээнд л одоо судалгаа хийсэн. Тэгж явж байхдаа нэг юм сонин мэдээлэл авсан байхгүй юу? Бурхан баг шагж мөний 65-аас 69 наснда одоогийн энэ одоо бидний амьдарч байгаа энэ Монгол нутагт ирж номоо айлтжээ гэж. За мэдээжээр ойлгоход их төвөгтэй. Тэр үеийн одоо ингээ шашны жоохон нарийн ойлголт бас хэрэгтэй болох байх. Одоо гүртэнгүүлэн гэдэг юм. Эсвэл одоо ирээд дүрээр хуйлж ерөнч гэдэг нэг юм утга гарч ирэх байх. За юутай ч атгаваа бурхан багшийн Монголын энэ нутагт ирээд тэг өөрийнх нь үгэнд байгаа шүү дээ. Миний энэ сургаал философи сэтгэлгээ умардаас умардад цэцгэлэн болчихно гэж. Тэгэхээр энэ сүүлийн умард нь бол
одоо бидний амьдарч байгаа газар. Тэгэд ямар сандаа бидний үүдээс үгэн дээр Нарлаг Монгол гэд нэрлэлчихэд байгаа шүү дээ. Их гоё үгтэй. Дээр үед бол одоо нэг хоошоо явдаг поезд чинь Нарлаг Монгол гэдэг нэр. Гурван улсыг дамжиж явдаг. Тий, 3 улсыг дамжиж явдаг. Тэгэхээр энэ маш зөв нэрийг ч тухайн үед үгүй. Ийм сайхан Нарлаг, ийм нарт Монгол энэ газар шороо бол энд л байдаг юм байна. Энэ бол дахин цэцэглэн хөгжих хувь заяатай юм байна гэж би бол удаа ойлгодیں۔ Тэхийн тулд хүн өөрөө, Монгол хүн өөрөө боловсрох хэрэгтэй гэж. Боловсрохын тулд бид нэр боловсрсон хүн чинь дараа нь бол сэхэрдэг. Тэр сэхэрсэн зиндааныхныг болохоор нөгөө оюунгоо хэлдгээр нөгөө элитүүд гэдэг одоо анги гарч ирэх. Тэр элитүүд чинь өөрөө нийгмийн хөтч нь болоод хаашаа явах уу гэдгийг одоо зүгчийг алтан гацсан болдгийм байна гэж би бол ойлгоод идэг байхгүй. Тэгэхээр одоо бид нар хамгийн түрүүнд л энэ ард түмнийхээ боловсрох нөхцөлд нь илүү их анхаарахгүй бол зөвхөн одоо нэг энэ кипер ертөнцийн юм мэдээллийн дунд ингэх юм бол харин ч бүр тархин илүү хугаагдаад магадгүй хүчрхэг улсын одоо тоглоом ашиг сонирхлынх нь одоо юу болчих вэ гэж тийм ээ гар хөлн болчих вэ гэсэн бодол ус ингээ үе үеэс орж ирэх юм а эмзэглэх юм. Үе ширээс байнга оруулж явах хэрэгтэй гоо яг надад бодлоо чинь. Яагаад гэхээр бид нар ч одоо яг чиний хэлж байгаа энэ одоо сэтгэлгээ чиний сэтгэлгээний төвшингийн илэрхийлэл шүү дээ. Бид болохоо байж гэсэн юмрыг хэлж байгаа байхгүй юу? Тэгээд бид болохоо байсны учир шалтгаан юу вэ нэгдүгээр. За тэгвэл учир шалтгааны учрыг яаж олох вэ? Тийм ээ. Учрыг нь олсон бол одоо бид хэрхэн төлөвшөх вэ гэдэг ингээд ийм үе шаттай бас хугацаа шаардсан ийм зүйлийг биднэрт яг зайлшгүй хийх болоод байгаа. Бид 300 гаруй жилийн өмнө одоо 1630-аад оноос эхлээл харийн хэрэгшээлд ороод өөрсдийнхөө мөн чанарыг алдаж эхэлсэн. Энэ үеэс өөрсдөө хайх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр чинь одоо бид нар нөгөө түүхэл үзэн шүү дээ. Тэг шүү дээ. Та нар одоо уран бүтээлч юм дандаа түүхэл ухаад байгаа гэж. Түүхэл ухах нь те. За тэгээ гүн ухаантнуудыг уншиж чинь одоо бидний ярианаас ингэж хараад байгаа. Тэгэхээр энэ чинь яа харахгүй нөгөө бид оршихуйн тухай асуудал яриад байгаа байхгүй юу? Яаж оршиж ийсэн? Яагаад ийм болчих вэ гэдэг. Өнөөдөр бол бид нэр өнөөдрийн төвшингийн хэмжээнд бол яг өөрсдийнхөө байгаа байдлыг бол боддоор хараад тэр өмнөх байсан төвшин төрсэн сэтгэлээрээ тэр өнөөгийн нөхцөлөө үнэлээд нэхэд байгаа байхгүй юу? Одоо тий. Тэгэхдээ бидний яриа бол бид агуу байсан. Маш олон юм өндөрлөгтөнд өгчихсөн ийм агуу ард түмний үр садаа. Тийм. Гэтэл яагаад өнөөдөр бид өөрсдөө голоод байгаа. Бид өөрсдөө л голоод байгаа шүү дээ. Тийм шүү. Тэрнээс биш одоо дэлхийн ертөнц биднийг голж хараад юм байхгүй. Бид өөрсдөө голоод өөрсдөө олж харахгүй байгаа учраас өөрсдөө унагаад байгаа. Өөрсдийнхөө тэр үзэл баримтлал, философи сэтгэлгээ тэгээд өөрсдийнхөө зан аашаа хаяад байна. Би одоо өөрсдөө хаяад байгаа байхгүй. Учираас ингээд нөгөө аливаа уран бүтээлчийн ерөөсөө үзэл санаан дээр тулдаг. Тэг үзэл санааг илэрхийлэх чинь өөрөө дүр байдаг байхгүй. Тэгээд дүрийг чинь тодорхойлохын тулд гадаад төрх, дотоод ертөнцийн үзэх үзэл, зан ааш авираар нь тодорхойлж байгаа шүү дээ. Тэгэхдээ бид нар чи одоо яг Монгол хүнд байх зам, ааш, авир, аншингуу болж эхэлж байгаа байхгүй. Гадны соёлын довтлогоонд бидний гэсний одоо бэхлэлт цайзаа унгаагаад байгаа байхгүй. Тэрний нэг тод жишээ юу вэ гэсэн чинь ингэдэг юм байна. Одоо манай одоо нэртэй сэтгүүлч Золоо ахын аав бол одоо мундаг том зохиолч үлээ Гомбуга. Тэгээ Гомбуга өөрөө зохиолоо өчиж байхдаа Золоо ах өдөр яаж яавал би одоо гоё монгол зохиол өчих вэ гэдэг. Тэгээ Вангунгуа тэр цусланд гардаг байсан юм л. Тэгээ Вангунгуа чи өөрөө их эртэж хүн, маш их ажил хэрэгч хүн. Өглөө нөгөө шар цүнхээ барайл гараал явахаар нь Гомбуга бүр отож байгаа бол Вангаахаа таныг хэдхэн минут зарцуулаач гээл. Би одоо зохиол өчсөн ерөөс монгол дүр гарч ирэхгүй байна гэж. Яавал зохиолтой вэ гэсэн чинь Вангунгуа нэг зогссон юм. За хөөмнэ чи. Бид бол ингээд ахуугаасаа холдог ард түмээ.
Чи 5 хошуу малаа сайн судал. Тэр 5 хошуу маланд байгаа тэр зан ааш авир бол Монгол хүний зан ааш юм шүү гэж автобусандаа суугаад явцсан гэж юм. Тэгээ сая гомбогоо тэрхэн богино хугацаанд тэр актер үгийг тусгаж аваад бүтээлдээ тусгаад гайхалтай сайхан бүтээлүүдээ түмэн олонд өргөн байсан. Тэгэхээр бидний одоо та төрүүлж шít бидний ахуй соёл гэдэг чинь одоо өнөөдрийн энэ хар хорин гэдэг ресторан одоо хоолн зоогийн газар ингээд бид нэр сууж яана гэдэг чинь бидний ахуйтайгаа ойрхон байж байгаа. Энд бидний нөгөө сануулга юу идэж уух юм бас. Бид одоо хит их цагаан хоол моол гэдэг ингээ явах юм уу? Эсвэл энэ жилийн 4 үйлдвэртэй зөгцсөн хоолуудаа яг номлцсон байсан шүү дээ. Заацсан байсан. Тэрийгэ идэж уух юм уу? Одоо яг энэ наад сэтгэхгүй ч энэ залуусын толгойд буусан байгаа байхгүй юу? Одоо энэ чин зориг ариун сайхан төөний нөхдийн толгойд буугаад шүү дээ. Зүгээр нэг сайхан ресторан байгуулад хоолгоо идүүлчдэг юм хийгийж бодсонгүй шүү дээ. Иргэн тойр 0 түүх хийсэн байгаа. Шалнаас нь тацах бол тийм. Тэгэхээр энэ хоёр чинь түүхч биш. Тэ? Заавар одоо уран бүтээлч биш, нариулагч биш тийм ээ. Тийм шүү. Тэгээ уран зохиолч биш. Зүгээр л жирийг одоо бизнесмен Монгол залуучууд. Тэгэхээр эднэрийн толгой сэтгэхүйд ийм буугаад тэгээд юугээрээ бас ард түмэнд хоол идүүлэхэд нь нөгөө хажууд нь түүхийг бас мэдрүүлээ гэдэг сэтгэхүй байгаад байна гэдэг чинь л их гоё одоо бид нар одоо өөрийгөө хайгаад бас олоод байна гэсэн үг. Олоод хайгаад тэрэнд юу өгөөд сэдл өгөөд яваад байгаа гэдэг чинь би бол одоо энэ Чанзаа эдэр бол маш их сайхан бүтээлч залуу. Нөгөө Гүнжин Сүхбаатар үтгэхээр бүтээлч хөдөлмөрч байх гэдэг одоо эх оронч үзлийн чинь хамгийн ихний хэлбэр юм а гэдэг чинь эх оронч үзлийн хэлбэр явж шүү дээ одоо. Одоо жишээлбэл Улаанбаатар гэдэг ресторан байсан бэ дээр үе те. Улаанбаатар ресторан бол Улаанбаатар хотын нэрээр нэрлсэн болохоос биш. Улаанбаатарыг онцлох юм баг орчин үеийн ресторан байгуулсан шүү дээ. Ширээтэй аяг шаад орчин үе. Одоо бидний яг залуу жоохон байхад ордог гол ресторан байлаа шүү дээ. Баянгол ресторан гэж үйл одоо хамгийн 70-80-аад оны үеийн одоо монголчуудын хооллох соёлыг орчин үеижүүлсэн том газар туул ресторан гэдэг хэд би 13 туяа ресторан гэдэг. Ерөөс 13 дотор туяа. Тэдний бол Монгол Улаанбаатарчуудыг бол орчин үеижүүлсэн, халбаг сэрээтэй ажиллуулсан тий нөгөө ширээний ард эмэгтэй хүнээ яаж суулгах вэ? Өөрөө яаж одоо яах вэ? Тэр хотын соёл руу сургасан хооллолтой одоо ресторанууд байж л шүү дээ. Тэн дотор бол яг энэ агуулга нь бол Баянгол гэдэг ягач нэрлэлсэн аль гай Баян Монголд Баянгол нэртэй газар зөндөө олд шүү дээ. Тэ хамгийн одоо Баянголын хамгийн давлаа. Тэрүүгээр юм болов уу гэж бодно. Тэн дотор Баянголыг илэрхийлэх зөвлөж байхгүй. Ганцхан хууцаагаар ялгардаг тийм үү? Баянголын рестораныг бол тэр хууцаа гэдэг хоол бол одоо манайхан бас дан хятад хоол гэж ирээд байна. Гэтэл яг түүх нь бол хятад тоогооч байж хагаад Монгол агуулгаараа байж болоод монголчууд зориулсан хоол гэсэн гэж байгаа байхгүй юу? Тэр нөгөө хууцаа чинь. Тос өөхтэй шүү дээ. Тий. Сүүлний өөхтэй. Тавьж ийч тий. Сүүлний өөх Монголд л шүү дээ. Гэдэг нь монголчууд л шүү дээ. Тэгээд өөр юу баг. Гэтэл одоо ингээд 21-р зуун гараад ирэхээр монголчууд чинь эргээд нөгөө ийм том хот мегаполис хот болцсон юм чинь энэ хот дотор байж байгаа Улаанбаатарчуудаа эргээд нөгөө ахуурыг оруулах энэ юу руу орж штэ. Орчин үеийн соёл чинь биш. Халбаг сэрээтэй ш. Мөнгө аягтай ресторан гэдэг одоо боддоо тий. Мөнгө аяганд цайваад. Орхог боодог иддэг энэ ресторан. Тэгтээ хоолны соёлт нь бол өндөр дээд зэрэглэлийн рестораны стандарт. Тий. Тэгэхээр чинь бидний залуучуудын сэтгэлгээ бас түүх өрөөгөнгөө түүхээр бахарах ёстой мэн гэдгийг ойлгоод тэгээд тэрийгэ төмөн түгээх өөрийнхөө бүх арга хэлбэрийг олоод шүү дээ. Би түүхч хүн гэхэд одоо нэг сонсдог ном юм энэ зүгээс ном хийгээд явж байгаатай адилхан. Монголчууд бас өөрийнхөө түүхийг өөрийнхөө эзэлж хийж байгаа бизнесээр чи уралгаараа. Одоо жишээлбэл чи ихэд одоо Атила хааны тухай жүжиг гадаадынхантай бичнэ. Атилагаа одоо бид марчаад байгаа шүү дээ. Тий шүү. Тэ? Оолч тэр Европын хаа байсан тэр юуны манад ер нь ямар ч юм манахаас 200-300 жилийн дараах тэр Европын баг болцсон хүн жиж ярьж идэг хүн байдаг байхгүй юу? Гэтэл тэр чинь хүмүүгээс олсны 200-300 жилийн дараа гэхэд Европт эсрэлт хийсэн, Европт өөрчлөлт хийсэн, их нүүдэл бий болгоцсон монголчуудаа удан байж байгаа. Одоо ч байж байна. Одоо ч. Тий. Сая бид нэр мартаад ингээд энэ чинь одоо санаад ах хэрэгтэй. 5-4 сард Унгарын Будапешт хотод 20 орон оролцсон МИТЭМ гэдэг
олон улсын том фестивалд цог нэмхийн зохиол нөгөө Тэнгэрийн хүүг модон шаниугийн түүхэн бүтээлээр оролцлоо л. За тэрийг бол одоо мэдээж мажаарууд үзэж байгаа. За тэгээ гадна дотны их олон зуулчд үзэж байгаа. Битүү үзлээ. Маш их одоо их огшиж байгаа байхгүй юу? Тэгээ тэндээс юу гэхээр чин тэр өнгөр мажааруудын чинь тодорхой нэг хэсгүүд нь ингээ өөрсдийнхөө үг дээцийг хүнүүчүүд гэж үзээд байна шүү дээ. Тэгээ тэр үг дээцийн тэр Атилагаас дээш тэр их булаг болсон тэр хаадын төрч ёсны тухай их орон газар шоргоо хэрхэн хамгаалдаг ус үзэл баримтлалын тухай жүжиг үзэхэр өөрийн ирэхгүй. Одоо тэд нэг юм сэтгэл хөдлөл бол юм нь хөдлөөд нь шүү. Цусанд нь байдаг те. Тэгээ бүр тэндээс улбаалаад ерөөсөө им энэ Европод одоо энэ Ром гүрнийг Чехт байна, Өрмөнд байна, Польшт байна одоо тэр тэгээ Унгароос гадна те монголчуудын чинь тус яваад шүү. Тэгээ тэрийг одоо Ром бол одоо том ш дэлхийн түүхэнд тэр эзэнт гүрнийг унагсан тэр том хааны тухай бүтээлийг хийя гэдэг. Тэгээ тэр бүтээлийг хийхийн тулд унгарчууд самт тавьж байгаа. Та нар одоо яг төрлөх газар одоо нутагтаа амьдарч байгаа учраас та нар зохиол гаргаж байна. За бид бол жоохон нүүдлээ те. Жоохон Европч зуучраас бас алдаа оноотой. Тэгэхээр тэрийг гаргачих юм бол бид нэг хамтарсан сайхан том бүтээл хийе гэдэг. Тэгээ тэрийг одоо дэмжиж манай одоо соёл урлагийн соёл спорт аяж жуулчлалын яамны сайд ундран маань дэмжиж бид нар одоо сая энэ 100 зарлаад жүжигний зохиолын уралдаан зарлажлаа. Тэгээ сая нийт 157 зохиол ирж ин гэдэг чинь манай зохиолч нарт аягүй том уран байхгүй юу? Тийм ээ. Одоо тэдний чинь ингээд дөрвөн төрлөөр зааж байгаа. Одоо Атилагийн сэдвэр тий. Атилагийн сэдв, түүхэн. Хөнөө юм уу? Одоо Атилагаар. Зөвхөн Атилаг гэж байгаа. Зөвхөн Атилагийн түүхээр их 150-аад зохиол нийлээд тий дөрвөн сэдвэрээ. Атила, түүхэн, орчин үе. Хүүхэд залуучтайгаа саяж болохгүй. Ингээд нийлүүлэхээр ингээд 157 зохиолын одоо нэг 10 гаруй нь Атилагийн сэдвтэ ирж ийн гэсэн мэдээлэл байна. За тэгээ өнөөдрөөс бол ингээд шүүгчнэр ингээд томилогдоод зохиолоо уншиж байна. За мэдээжээр манай утга зохиолын олон сайхан бүтээлүүд ирж байгааг тэндээс нэг сайхан бүтээл одоо шалгаар Атиланы тухай мэдээж сайн судалгаатай, уран сайхны сайн боловсруулалттай тэр драматургийн онол стандарт форматн дээр нэлээд зөв зүйтэй бичсэн бүтээл мэдээж шалгарах байх. За тэгэхээр энэ бол одоо ингээл дараагийн ингийн тулд сая түүхч чинь энийг бичинд бол дахиад биш зохиолч маань түүх рүүгээл шургална шүү дээ. Дахиад түүхээсээ өнгөрчнө. Тэгээ түүх маань бол ерөнхийдөө нэг бий үйлэх гэдэг юм хизээч дуусашгүй баяжмалтай уурхай юм аа л гэж. Тэнд маш их одоо гайхамшигтай эрдэнэ алмаз одоо юу гэдгийг одоо номин шүр сууд бүх юм байхгүй ертөнцид байхгүй эрдэнүүд байна. Бид ерөнхийдөө одоо энэ газрын хөрсөндөх мэдээж бол аливаа улсын эдийн засгийн хөгжилд бол уул уурхай хэрэгтэй байгаа том хөшүүрэг мөн боловч энэ оюун санааны уурхайгаа илүү их ухах цаг бол энэ дуустдгүй энэ уурхайг ухах цаг бол энэ ухах технологи бий болгох технологиг дэмжих бодлого бол өнөөдөр цагт бас хэрэгтэй байна гэдгийг л одоо цаг үе ирж гэдгийг тод жишээ гэж байна. Яг одоо ер нь яг л тэгж байна. Одоо ингээл энэ түүхээ ухаж байгаа. За тэгээд түүхээс сургамж авахыг оролдож байгаа энэ үйлдэл одоо бидний сууж байгаа төв ахын ярьж байгаа тийм рестораны хэлбэр шүү дээ. Тэ? Тийм шүү дээ. Энэс өөр хэлж байна. Одоо айгуул энэ цааш Хувлаа хаан гэдэг ресторан ч юм уу, Тулув хаан гэдэг ресторан ч юм уу зөндөө гарах баг. Зөндөө гарч. Тэгэл цааш яваад байна. Нөлөөлнө шүү дээ. Нөлөөлнө. Батмагдаа хаан гэдэг ресторан ч гэдэг юм уу яг тэр түүхийг харуулсан. Яваад байна гэсэн үг. Гэхдээ магадгүй ингээд одоо ингээд сүүлийн үе хүүхдүүд ингээд ер нь л нэг Монгол өв соёл уламжлаасаа жоохон хооллоор байна. Магадгүй энд ороод нэг хоол идүүлэхэд яагаад аав энэ байгаа? Энэ юу юм ингээд асуухад тий хариулна, энэний тухай мэдээлэл өгнө. Аав мэдхгүй энэ мэлхийн тухай юм уншиж хэлж хүүдээ хариулна шүү дээ. Зүгээр мэлхийн зүгээр харахгүй байдаг юм а гэж хэлчих болохгүй шин тий. Тэгээд одоо тэнд байгаа хаадын иш хөргүүд байж гэн тий одоо сайхан тэр иш хөргүүд болгон дээр ингээд суух түүхийн нэр шүү. Түүхийн ярьдаг хүмүүс шин тий. Юу зураг бай гэхээр за энэ үеийг ингээд би бас энэ рестораныг байгуулсан залуучуудад их талархаад байна яг үнэ хэлэхэд. Ингиж бас энэ гоё юм бүтээл сэтгэлгээгээр их түүхээ өөрийгөө хинбэ гэдгийгээ илүү дахин харах гэсэн бусдаа хин гэдгийг мэдрүүлэх гэсэн тэгээд энэ хөх тэнгэрийн дор орших. Тэний ч дандаа монгол залуучууд хийсэн баг шүү. Тийм байна. Дандаа сайхан. Дандаа монгол залуучууд энэ бүр бүх зүйлийг хийсэн. Тэр би танаас нэрээ нэг юм асууя. Урайхаа ахта нэг бас нэг дээр ирсэн. Дулан багштай бас нэг дээр ирсэн.
энэ мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг байгаа. Энэ мөнх тэнгэр гэдгийг ер нь та юу гэж өөрөө төвчнийхөө зүгээс одоо энэ ертөнц шүү дээ. Тэгээ бид нар чинь нөгөө тэнгэр шүтлэгтэй ард түмэн гэж ярьдаг. Тэгээ манай хаадын тамганд ч за мөнгө төгрийн хүч мэддэг байл гэдэг те. Өөрийгөө би бол танахыг давталж эзэлнэ тэр гэхгүй байгаа шүү дээ. Тэнгэр мэднэ. Тэнгэрийн талал мэднэ. Тэнгэр юуг нь тэрийг бид биелүүлнэ. Тэгэхээр яг энэ яг бид нар яг бодит хүмүүс бол одоо философч гүн ухаантнууд энэ төр бол нөгөө шүтлэг бөө мөргөл тэр нөгөө тотемизм энтертэй холбож бас яриад идэг. Бидний одоо нөгөө тэр бодож байгаа миний зүгээр л таамаглал шүү дээ боддог юм бол энэ ертөнцөөс ангид хүч байна гэдгийг мэдэрсэн улс чинь монголчууд байхгүй. Энэ хөх тэнгэр энэ тэнгэрдээ энэ бол зөвхөн өвөл цаана байгаа хязгааргүй огторгоо биш тий. Энэ тэнгэр одоо энэ бүгд тэнгэрээс харна гэдэг чинь энэ хөхн дэлхийг харж байгаа биднийг одоо мэдэрдэг бидний үйлдэлийг хийлэгдэг энэ хяндаг хүч байна. Ирхшээдэг. Тий. Хүч байна гэдгийг мэдэрсэн байхгүй. Одоо бид нар тэр хамгийн бүдүүлгээр тэрийг чинь одоо бид нар харь гариг гэж ярьж тийм. За тий. Харь гарийнхан бид сугар гаригаас нөгөөд ирсэн ингээд зөндөө олон таамаглал шүү дээ. Магадгүй бас тийм байхаагүй шүү дээ. Монголчуудыг хөгтөө мэрэгэн одноос нөөж ирсэн улс гээл та янз бүрийн одоо зөвнөл таамаглалууд янз бүрээр явж байна. Бид бол хүн төрөл хүний ертөнц бол өөрийгөө таниаг байгаа шүү дээ. Ханаас ирснийг мэдэхгүй байгаа. Тий. Одоо бол ямар ч үсэн эргээд мичнээс бид үүсээгүй юм биш үү гэдэг таамаглал нь илүү болоо явчлаа. Тайрамны зүйлийн үүсэл номыг ахаад шүүмжэд эхэллээ. Энэ нөгөө технологи хөгжиж цагтаад эхлэв шүү дээ. Энэ нөгөө хиймэл оюун ухаан антар гараад энэ гараад ирэхтэй зэрэгтэй. Тэгэхээр эргээд нөгөө байгалийн шалгарал гэдэг чинь ямар учиртай юм бэ? Өөр юм биш үү гэсэн. Эргээд өөрсдөө ертөнц даяараа таних гэдэг шүү дээ. Гэтэл бид таньдсан тэр дээр ингээд энэ нөгөө хаан бурхан алдаа уулан дээр гарч тэнгэртэй ярьдаг те. Галзуу солиотой хүний үйлдэл биш шүү дээ. Бид нар яг одоо их хаан өөрөө бөө байсан гэдэг тайлал өнгөрч байна те. Гэтэл ямар мэдлэг эзэмшиж ирсэн бид нар монголчууд. Тэр хаанаас хүч авч ирсэн тэр мэдлэгийн хүчийг те. Яагаад тэгээд энэ богино хугацаанд дэлхийг эзэлсэн. 20 дугаар зууны үед одоо бүр Сталин, Гитлер хоёр хүртэл одоо энэ мэдлэгийн араас явж ийлээ шүү дээ. Тэр бол Шамбалын оронд байна. Гималайд байгаад байдсан байна, Монголд байдсан байна. Монгол руу ирэх экспедиц явуулаад Гитлер болохоор 30-аад онд төвд рүү Японы экспедиц явуулаад Шамбалын орныг хагаад тэр мэдээлэл өгдөг том хүч байна. Биднийг өөр газараас ирхшээ гэдэг. Тэрийг одоо олж авъя. Тагаад зарим нь болохоор тэр нейтрон цөмийн бөмбөг, атом бөмбөгний мэдээллийг чинь бол тэндээс олж авсан. Тайлбарч хинч тайлж чадахгүй байсан нууц энэ төр гэл нэмэрэд шүү дээ. Дахиад өөрсдөө ирээд эхэлсэн. Тэгэхээр яг энэ эхэлсэн имийг л бид ямар нэгэн байдлаар мэдчихэж л гэсэн үг. Тэгээ яагаад монголчууд бурхны шишнийг авч байгаа? Яагаад бид нар урд төрштэйг хаяа хадхан байхдаа тэр күнзийн сордлыг авсангүй? Яг тодорхой хугацаанд одоо бидний хил хязгаар хаашид түрэгдэл яваад байсан л та тий. Гэхдээ цагаан харин бариа зогсоочж байгаа шүү дээ. Тий. Тэр бол улс орны одоо хамгийн анх одоо тэр том хил хязгаар хэрэм барьсан. Трамп одоо дуурайгаад шүү дээ. Хэрэм барих гэдэг шүү дээ. Тэр чинь давтаад. Тэгэхээр хэрэм барьж тусгаарлах бол хил хязгаар асуудал. Бид нар бол хятад өмнөх одоо хөршөөсөө их өөр гэдгийг чинь ганц авч үлдсэн ялгаатай болгосон юм. Шашин байгаа шүү дээ. Бурхны шиш. Шашин соёл өөр хэл өөр болчихоор л энэ хоёр чи хэдий том баг ямар ч байсан бэ нийлдэггүй. Нийлэхгүй шүү дээ. Тэгээ биенээс ялгаатай учраас нэм хасах цэнийг болчиход ингээд цалаад. Тэгэхээр чи энэ дотор ч бид нар өөрийгөө оршин амьдруулад байх. За та нар ингэж яв гэсэн ийм нэг юм юу ах шиг байна. Хүч тэр одоо юу ямар хүч далд хүч гэх юм уу? Одоо шидийн хүч гэх юм уу? Манай нөгөө Монгол эрдэмтэн нөгөө Христофор Этуд биш үү? Монгол судлаач Америк.
Тэр хэлсэн байдаг шүү. Монголчуудыг сонио ардсан. За яг ингээл бүр түүхээс доош алга болоод арчигдал байх. За энд дуустлаа гэхэд л босоод ирсэн. Тэгээ нэг Монголын заяа гэдэг. Тэр чинь Монголын заяа ихэ аманда мөнгөн халбаг зуут төрсүүлсэн. Монголын заяа ихэ гэдэг чинь яг энэ. За ингээ байхгүй болчихжидэл гэхэд гараад ирдэг. Тэгэхээр чиний хэлдгэр нөгөө 3 дахь давлгаа тий. 3 дахь энерги. Одоо тэр чинь нөгөө пассионарости онол гэдэг гомлоо хэлсэн байгаа шүү. Үндэстний хөгжил бол дандаа ийм бэлгөөт. Тэр 500 бас 800 жилийн настай байдаг гэдэг байна. Тэр чинь Монголын түүхийг зодтолж харж бичсэн байгаа л та. Тэгээ ингээ явчихдаг. Тэгэхээр бид нар бол одоо ингээд ургуудах үе дуусгацсан байгаа байхгүй юу? Одоо бид нар чинь өгсөх үедээ гарсан шүү дээ. Энийг бол бид нар хатуу ойлгож явах хэрэгтэй. Хизээ өгсөх үедээ гарсан гэхээр бүр тодорхой хэдэн он бэ гэж Үлзэбаатар хэлээдэггүй л 1911 он гэлж. Манжаас салсан тусгаар тогтолд олдсон. За энэ бол хэдий ялагдж ирсэн хүнд хэцүү зам туулж явсан ч гэсэн бид нар нөгөө уналтаа зогсоодсон байна. Одоо бол онж яв биш шүү дээ. Хүмүүс онж явна гэдээ яриад. Үүдээ явж байна. Дөнгөж хэдхэн жил үү? Тийм ээ. 110 жил. Дахиад цаана нь 5-аас 600 жил өксөх гээд байна шүү дээ. Одоо бидний өмнө дахиад өксөх 5-600 жил бай. Харин тэр өксөж явах энэ явдлаа харин ямар болох вэ? Доош гулахгүй хүн шиг. Зүгээр нэг байнга хүл алдчихгүй хүн шиг. Хүл алдаад буцаад байрандаа нэгч 11 онлог очичихгүй хүн шиг ингээд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар чинь хөгжлийг ахиад цаашаа одоо оргил төрөх 5-600 жилийн нас байна гэж одоо тэр үзэж болохоор байгаа байхгүй юу? Тэр нөгөө гомлоо тэр пассионарстын донлоор бол. Тэгэхээр чи бид нар бол босож яваа ард юм ээ. Өөрсдөө үүсгэж болохгүй ээ. Болохгүй. Өөрсдөө таны медиаг бол хэдүүлээ сайхан түүхээ сайхан ухаалгаар үзчихье. Сургамж авчия. За тэгсэн ийм л санаа байна да. Энэ дээр тэр санаа нийлдэг. Тийм, ерөнхийдөө ингээ хөгжил гэдэг бол одоо байшин барилга, машин техник гэхээсээ илүү хувь хүний хөгжил чи одоо дэлхийн хөгжил болчиход байгаа. Учираас монголчууд одоо бид нар бол өөрийгөө өөрчлөх хүсэл хамгийн их өөрийгөө танихаас таньжээж өөрчлөлтийн тухай бодож одоо байгаа байдал танихгүй болохоор чинь өөрчилж чадахгүй шин. Тийм шүү дээ. Би хинбэ гэдгийг мэдэхгүй юм чи одоо ер нь хэн болох гэж өөрийгөө өөрчлөх юм бэ? Харин би өөр хүн болъё гэж бодож юусоо болохгүй байхгүй. Ер нь бол нэг өөр юу болъё те. Би бол өөрийгөө таньчих. Би ийм юм би энэ хүү юм бэ штэ. Гэсэн цагт бид нар одоо энэ явж ийн гэж би бодоод байгаа байхгүй. Энэ бол яваад байна бид нар. Явж байгаа. Яваад байна. Би нөгөө түрүүний асуултан дээр өөрийнхөө нэг уран бүтээлчнийхээ гаргалгааг яг найруулагч бид нар чи их сайн судалж ээж, сайн логик хөөж ээж, сайн гаргалгаа аргумент гаргаж ээж л уран бүтээлч нь өөрөө жоохон шийдэл бүхий оног зарим байгаа, зарим нь дэвшүүлсэн санаа нь ямар нэгэн хөгжлийн нэмэр нөөлөг болно гэж бодох юм бол мөнх хөх тэнгэр гэд та түр их гоё хэлээд бид нар ямар нэгэн иргэшээж тэр өглөө бүхэн хүнүүгийн хаан наранд залбираад орой саранд мөргөд байгаа. Тэгэхээр энэ нар сарны тохиолын энэ нар сарны иргэшээлд бол бид байгаа юм байна гэдгийг мэдэрчээд байгаа. Мэдэрч тий. Одоо их астроном судлаач болж штэ. Тий. Тэгэхээр би бол ингэж хэлэх гээд байгаа. Мөнх тэнгэр бол зөв миний л уран бүтээлчний гаргалаа шүү. Хөх нар юм а гэж би бүр уран бүтээлд оруулаад байна. Энэ нарны чи ингээ харахаар бид нар нарыг ингээ харахаар нэг шар гэж харж байна. Эсвэл өглөөний мандах нар улаан гэж харж байна гэсэн чинь нар чинь ерөнхийдөө галын дээр байдаг нэг хөх дүл шиг тийм өнгөтэй юм байна гэдгийг бол дэлхийн бас одоо том эрдэмтэн судлаач нар Blue Sun гэдэг одоо нэр хөх нар гэдэг. За тэгэхээр тэр хөх нар гэдгийг мэдсэн учраас магадгүй та түр хэлж хэлэхгүй. Бидний одоо энэ соёмб гэдэг. Соёмны одоо хамгийн дээр бол тэр хөх дүл болж байгаа. Чанамлсан 3 гал гэж нэг тайлбарлаж байна. За тэрний доор бол одоо мэдээж энэ ертөнцийг эргшээж, ертөнцийг амьлуулж байгаа, ертөнцийн амьд зүй тогтлыг оршоон байлгаж байгаа нар. За тэгээ энэ сар буюу одоо энэ сарны хамаарал бүхий нөлөөлөл. За тэгээд доор нэг явж байгаа та түрүүнд гэж нөгөө ингээд арга билгийн. За яг үндсэндээ бол одоо ингээд улаан өнгөтэй цагаан өнгөтэй байгаа шүү дээ. Улаан тэгээ тусал.
их дагаж их эцгийг хоёрын тусалд сонгууд явж штэ. 5 өнгө байгаа шүү дээ. Үндсэн 5 өнгө. 5 өнгөтэй. Соён бид нар. Өдрийн соён бид нар. Тэгээд тэр нь өөрөө ингээд дугуй. Тэгээд энэ дугуйг болохоор бид нар чинь ингээд орчлон гэдэг юм ба шүү дээ. Тэгээд орч гэдэг маань бол одоо хөдөлгөөн. Тэгээд лан гэдэг нь мөнхийн ингээд энэ мөнхийн хөдөлгөөнд хамтдаа ингээд бид явах хэрэгтэй буюу ингээд яг хөө сүүлдээ орчлон болоо л гэж. Энэ ингээд сэтгэлгээг хүртэл ингээд эрт мэдсэн зүй тогтлын гол мөн чанарыг тэгээд энийг маань өндөр гигэн өөрөө бүтээгээд өөрөө харагдсан үсэг гээд соён бүсэг зохиогоод одоо бид нар ингээд төрийнхөө одоо хамгийн том бэлэгдэл болсон эрхэм дээд тийм ээ дүрс болгоод ингээд явна гэдэг бол өөрөө тэр дүрсгүй орчлон дүрсээр хэрхэн зангидж болох тий оюуныг зангилж болох амьдралыг ирээдүг зангилж болох тэр айхтар ухтхууныг л бидэнд үлдээж ил гэж би. Тийм шүү дээ. Одоо яг надчлал мөн. Одоо тэр бидний нөгөө сэтгэлгээний гол онцлог тэр нууцаа танин мэтгэл. Одоо сургууль Батэр төрөний сургууль ярьж байгаа гэсэнтэй боловсрал. Яг энэ хүүхдийн танин мэдхүү ухаан орж ирэх цагаас л энэ сэтгэхүйг л зааж хэрэгтэй байна. Монголын сэтгэл уламжлалт сэтгэлгээ гэдэг хичээлж гэдэг юм байна шүү дээ. Уламжлалт сэтгэлгээний багш нараа бэлдэх хэрэгтэй одоо жишээлбэл ингээд. Одоо тэр соён гэдэг чинь одоо бидний гол шүтэн болол бүх төв талбаан дээр явж штэ. Тэгээ энэ одоо миний энэ сонсдог номод хэлсэн энэ соён болол энэ ч нөгөө пөрөв соён гэдэг. Энэ ч нөгөө шашны нөгөө очир пөрөвгээд чанга бол идэг штэ. Чин пөрөв нэг үзүр хийж байгаа байхгүй. Тэ? Тэгээ энэ чинь ерөн цунгаа тайлбар энэ чинь нөгөө мянган бурхны тамгатай их ойролцоо шүү дээ тий. Ерөөсөө энэ тэгэхээр энэ дотор чинь Монголын нөгөө сэтгэлгээний нөгөө онцлог тэр эртний нөгөө шүтэний тэр уламжилж ирсэн хэв байдал бүгдийн энэ дотор дүрсээр бүгдийн шингээсэн энэ чинь бүх дүрс байгаа соён бод дотор нөгөө геометри геометри бүх дүрс харин ерөөсөө гайхалтай тий. Энэ бол зөвөр нэг өндөр гэгэн гэж бичиж байгаа л тэнгэр дээр оо ашгүй яг энэ зурчиг эвгүй байхгүй юм. Бясалгалын юу штэ бүтээл. Тэгэхээр тэр бясалгачийн ерөөсөө ингээл явж байгаасаа энэ оршихугаас ангижраал тэр дээд оршихуйн одоо ертөнцрүүл аялуулах гол одоо travel юм шиг байна тий. Одоо тэр одоо манай бясалгач их олж ирж шít хүмүүс тий. Тэгээд дээр нь одоо шинжлэх ухааны талаас ч гэсэн залуучууд холбож яриад байна. ертөнцид хүн эрэхтэй үүрэгтэй ирдэг. Зүгээр нэг гинтийн санам сургууль тохиолд аав ээжид гинт толдсон амт биш ээ. Тий. Аав ээжид нь сонгож өгсөн тэр хүн юм. Энэ хүн чинь. Тэгтээ даалгавартай яар. За чи тэдний дөр. Тэр бид нар үүлийн өөр карма марма гэж ярьдаг шүү дээ. Ийм юу хүч байна гэд. Одоо ярьж эхэлж шүү дээ. Шинжлэх ухаан ярьж эхэлж байгаа шүү. Там биш. Тэгэхээр чинь бид энийг чинь өмнө нь мэдтсэн. Яагаад монголчууд хүүхдийнхээ анхны сэвлийг дайхийг хадгалдаг. Яагаад хүү хадгалдаг. Ихийнхээ хүүг одоо хүрд. Тийм ард түмэн байхгүй гэдэг чинь. Хүү дарсан чулуу гэх. Тий, хүүгээ хадгалдаг бүр тий. Гэтэл энэ үс хүний үс хүү хоёроос чинь нэг үүдэл эсийг боловсруулж хүнийг дахин бүтээх боломжтой гарч ирсэн баг шүү дээ. Үүдэл эс. Тэр яагаад бид хэзээ тэр хэдэн мянган жилийн өмнө мэдээллийн сан. Үс хүүхдийг одоо энэ үс бол антен гэдэг байгаа шүү дээ. Битээ одоо хүүхдийн үсийг хамаагүй нялхт нь аваа битгий аваа 3 5 хүртэл байлгачаа. Яг гэдэг. Тэгэхээр чин аймар учиртай баг шүү. Одоо тэгдэг шүү дээ. Нөгөө хүүхдийн үсний найранд 3-тоо очвол одоо хамаг одоо заслуулдаг гээл тий. Маш их ариун сайхан гэгээлэг зүйлд очно гэдэг бол одоо засал хийсэнтэй адилхан. Ухны ном уншсантай адилхан гэдэг чинь бид нар өөрөө ахуйхаа ёсондоо өөрөө тэр уламжлалаа хадгалаад засагдхууныхаа асуудлыг шийдсэн. Тэгтэл чинь л одоо ингээл яг уу бурхны шашинд чинь бас олон юм бий. Гэтэл тэр бурхны номлол гарахаас ч өмнө энэ одоо туйл хайлна гэдэг байгаа шүү дээ. Тэр Монголд ч одоо дэлхийд дээрх олон туйл байдгийн хамгийн их олон одоо Монголд байдаг гэж байна. Тэгэхэд тэр туйлыг нэг талаасаа эн чинь өөрөө боловсролын асуудал яригдаад байна. Тэр туйлчийг ингээд урьж заалаад тэр нэг айл хотлоороо цуглаад адуу малаа зэгцэлж ягаад тэгээ нэг сар гарууч гэдэг юм уу 20 хоногч гэдэг юм уу тэр нэг баатарлаг туйлыг сонсоод би хэн байсан юм бэ би хин юм бэ би цаашдаа юм түүхээ мэдээд авчиж явах жишээ нь. Гэтэл нөгөө тал дээр тэр
туйлын дунд чинь тэр ахуйн засал тэр хямрлаг байх, муу юмнаас холуур байлгах тий бүх юм тэр тул. Тэгэхдээ би ингэж бодож байгаа. Тэр засал дунд нэг юм байна. Туйл байхын гол утга учир нь өөрөө ерөөсөө л баатарлаг байх хэрэгтэй. Тэр нэг муу бүхнийг дараад нэг баатар бүхэн сайн цагийг авчирж байгаагаар л ер нь дуусдаг. Тэгээд нөгөө 60 жил, 60, 80 жил найрлав. Амар сайхандаа жаргаж гинэ гэдэг одоо нэг манай хөлгөр дуусч байгаа шүү дээ. Энд чинь өөрөө бүр их нарийн утга учиртай. Тэрийг сонсож гимээж тэр итгэл үнэмшил өөрөө бий болоод тэр нөгөө Монгол хүн амны бэлгээр гэдэг шиг тэр бэлэгт өрөөлийг талбайд тэгээ амьдралаа өөрөө засаад цаашаа явдаг тийм ухтхуун байж тэгээл одоо тэр туйлыг бид нар бас л сударлаад бас л тэрийг одоо ингээд дотоод агуулга руу шургалж орж мөн чанарыг их ойлгож гимээж байна. Одоо та мэдж байна. Холливуудын ингээд кино одоо дэлхийд Холливуд киног хамгийн их орлоготой, хамгийн их одоо өндөр үзүүлэлтийг эцэстээ яг л энэ туйлсын зарчимтай шүү дээ. Нэг баатар байна. Муу юмтай тэмцэж явж байгаа л ард түмэн юм уу, хотол олондоо ч юм уу улс гүрэндээ сайн сайхан цагийг авчирч өгөө. Тэр нь яг өөрөө амьдаараа авчирч өгч болно. Бас өөрөө нас нөхцөж авчирч болно. Ямар тач авчирч өгнө. Тэгээд хэппи энд. Ямар ч яг үнэ ад жаргалтай төгсөх. Гэхдээ ерөөсөө хүн төрөлхий тийм мэтэл дуртай. Хэн ер нь муу муухай ямиг үзээ муу муухайгаар хорвоог дуусгаж байгаа юм таатай байх вэ. Тэгтэл чин тийм л ерөөл талбин гэдэг чинь ердөө тэнд л орсон туйл номдоо хүртэл энэ орсч ирсэн юм байна гэдгийг. Ер нь одоо ингээл тэр түүхэнд л тэр ерөө гарч байгаа. Бид ер нь их сайн нөгөө түрүүнд хэлээд өнгийх тусмаа, ухах тусмаа л их олон сайхан нандин юмнуудыг олж харж тэндээсээ баяжигдаж тэрийгэ бүтээл болгоод тэгээд ёстой дэлхийд нөгөө Монголоос сурталчлана гэдэг чинь нөгөө урлаг соёлоороо дамжуулсан түүхээсээ зал бүх юмыг авч яа тэр зан заншил дээр одоо сэтгэлгээгээ илүү их тэр сэтгэлгээний гоо сайхныг чухалчилж хийж гимэж л одоо сая одоо үн цэнтэй зүйлүүд гарч ийна л гэж би хувьдаа ойлгож байна. Тэгээд өнөөдөр бас их сайхан өдөр байна. Тантай бас ингээд энэ Монголынхоо түүх соёл замны сайхан ресторандаас таарсан тэр тэгээд таараа тэгээ бас танаас одоо энэ сайхан нөгөө сонсдог номоо ингээд плашаар авчлаа. Энийгээ бас одоо хүүхдүүддээ өгнө. Одоо нөгөө ямар ч техникчин дээр ажиллана гэдэг байгаа шүү. Тэр л за зөв баярлалаа. За баярлалаа. Танд ч ихсэн баярлалаа. Хөгжлийнхээ гараан дээр явж байгаа шинэ хөгжлөх шүү. 3 дахь хөгжлөхээ тий. Тэгээ цаашаа их урт удаан зам байна хөгжлийн. Тэр урт удаан замаа яг ойрхон одоо хөгжилтэй болгохын тулд хүчрхэг болгохын тулд тоорондоо ив нэгдэлтэй бие биенийг ойлгоцсон өөрийгөө сайн таньж мэдчихсэн л байхад бол одоо ойрхон байна л гэж бодож штэ. Та түр их гоё үг хэлсэн. Бид ингээд өсөж яваа гэж яг энэ өсөж яваа шат бүхний гişгүүрд нь ивээс болчих юмсан гэж л Монгол хүн бүхэн дороо бодох юм бол энэ одоо хөгжил бол их сайхан явна даа гэж бодож. За тэр өөрөө бацаа гарч болдог бай. За баярлалаа хаа.